За бүгдээрэнд нь орой минь төргий багшин. 5 дахь өдөр болгоны орой тодорхой цагт уулздахдаа, үргэлж сонсдохдоо, үргэлж надад итгэж, надыг хардаг, хүлээдэг, ойлгодог та нартай маш талархаж явдаг. Баярлалаа. За тэгээд хаврын улирал гэдэг гайхамшигтай гоё улирал, хаврын улирал. Монгол шиг ийм гоё дөрвөн улиралтай. Улирал болон өөр өөрийн онцлогтой, улирал болон өөр өөрийн өгөгдөлтөй, өөр өөрийн одоо шимтэй, өөр өөрийн ерөөдөө гайхамшиг их. Энийг илүү монголчууд энэ улиралаа өөрсдөө л мэднэ. Ерөөдөө монголчуудад маш их танин мэдхүй, оюун санааны ерөөдөө монголчууд мэдлийн цар хүрээ агуу арт түмэн улиралдаа ажил төлөвлөгөөгөө зохицуулаад хийцдэг. Тийм агуу арт түмэн. Тэр хэрээрээ монголчууд ерөөдөө хаврын улирлыг бас гоё өгтдөг. Бүгдээрээ олуулаа тийм гайхамшигтай. Жилийн хаврын улирал болон өөр өөрийн байгальтайгаа, онцлогтойгоо, цаг агартайгаа, устайгаа, цастайгаа, бороотойгоо, салхитайгаа, шуурхтайгаа ингээд улирал өөрөө цохилтгоогоороо цаанаасаа бүх юмтайгаа ирдээрээ хамгийн онцлог, хамгийн гайхамшиг. Тийм учраас хаврын улирал бол бас улирлын дулааны улирлын эхлэл, хаврын улирал 100 эрхээс өмнөд хаврын улирал өвлийг гаргадаж, өвлийг засаж, зуныг ухтаж тий одоо эхний сар хагастай болоо ерөөдөө өвлийг дуусгахын тулд одоо өвлийг аргадаж, өвлийг тойвлож, өвлийг гоо зөөлөн агаар ингээд зогсоож ин гэсэн үг. Өвлийн тэр хүүтэй агаар. За тэгээ зуныг бас ухтаж, зуныг бас аргадаж, дулаан улирал ерөөдөө энэ халан хүүтэй хоёрыг харшилдаг учраас дунд нь хаврын улирал гэдэг ийм гайхамшигтай улирал. Энэ улирал бол засахгүй, аргадахгүй улирлууд хавар намар хоёр. Тийм учраас хамгийн гол хүчтэй хоёр улирал нь өвлийн улирал, зуны улирал хоёр байдаг. Тийм учраас монголчууд илүү их хаврын улирлын засахгүй улиралдаас биеэ засаад, гэрээ засаад, эрүүл мэндээ засаад одоо юу гэдэг нь засах, арчлах, цэвэрлэх, хаях гих бүх юмаа одоо яг энэ засахгүй улиралдаа илүү тууштай хийж өгвөл дараагийн улирал их төхөмтөөх зүв орж ирдэг. Танд их өгөөжтэй орж ирдэг. Тийм учраас хүн засах улирлаа бас л адилхан өнгөрсөн жилийн, өнгөрсөн оны хуучны янз янзын юм хаях, гаргах, новшоо цэвэрлэх, балконоо цэвэрлэх, гэрээ цэвэрлэх бас том цэвэрлэгээ хийх ёстой хаврын улиралдаа. Тий бүх хүмүүс нь өвлийн хувцас даалт хийгээд бүгдийг хямртдаг шиг одоо бүгд хавраас ажиллаа хийдэг. Яг тэрнтэй адилхан байгаль бас өөрөө бас цэвэрлэгээ хийдэг. Ерөөхдөө бид нар хаврын улирал дуртай. Хавар өөрөө тийм гайхамшигтай улирал, дулаан чив шиг, хүүт чив шиг. Нэг өдөр дулаан оргил, нэг өдөр хүүтэй оргил. Орой гоё байжсэн өглөөс сэрүүн болоод ингээд яах гээд байгааг нь мэддэхгүй тийм нөгөө өвлийн улирлыг аргадаж, зөөлөж одоо зуны улирал руу дөхүүлэх жинхэнэ аргадахын хүчтэй улирал нь хаврын улиралч. Одоо халуун хүүтнийг нэг зохицуулах гэдэг шүү дээ. Тэрийг бид нэр цохилтгоог нь гоё тааруулдаг гэх юм уу тийм гоё гайхамшигтай улирал байгаад нь хаврын улиралд бүх юм одоо сэрэгдэг, газар тариалан бүх юм сэрэгдэг. Яг тэрийгээ дагаад ард түмэн бас хаврын улиралдаа эрүүл мэндийн илүү сайн дэмжин. Та одоо шинэ ондоо, энэ ондоо та эрүүл их явъя, урт удаан наслая, газар үзье, гадагшаа явъя одоо тийм өшөө ажил хий, ажлаа одоо нэмэгдүүлье. Өшөө ажлаа ихсхий гэж явэл та нарын хамгийн гол юм чи эрүүл мэнд. Эрүүл мэндээ нэг номерт ер нь эрүүл мэндээсээ та нар мөнгө харамлж болохгүй. Хамгийн хайртай, өөртөө хайртай, үр хүүхдтэй хайртай, удамдаа хайртай ерөөдөө өөрийгөө үнэлдэг хүн бол эрүүл мэндтэй мөнгө харамлдаггүй юм. Тийм учраас та нар эрүүл мэндийнхээ төлөө гэхдээ харамлахгүйгээд харсан болгоноо авч уух гад хэрэглэх гээд бас болохгүй. Хүн яг улиралдаа тааруулаад эрүүл мэндээ үзүүлээд заавал одоо яг улиралдаа тааруулсан эмчилгээнүүдээ хийгээ явчихна. Насангуудын юу гэдэг лээ нөгөө эмчилгээ чинь бүх настангууд өгöd идэг эмчилгээ чинь
Окей. Эрт илрүүлэг. Эрт илрүүлэг газар сайгүй энэ тэндгүй явагдаж эхлэх байх. За эрт илрүүлэгт насанд хүрэгчид бүгд орох ёстой. Би эрүүл байгаа гэж өөрийгөө тэгж бодож болохгүй. Ерөнхийдөө өнөөдөр миний би өнөөдөр яг одоо ямар байгааг та очиж эрт илрүүлэгт очиж тэр бүтэн биеийн тэр онцлогоонд заавал орох ёстой, хамрагдах ёстой. Тэр дотор тэрийг юус алдаж болохгүй шүү. Та нарын хамгийн хүн ерөөдөө эрүүл мэндэ үргэлж хянаж шилэн үзэн өшөөл нойргуудаа л даралтаа үзэн, сахараа үзэн, ер нь эрүүл мэндэ үзэн, очиж ясаа үзүүлнэ. Ерөөдөө цаан чинь бас системийн одоо өвчтөе хүмүүс, даралт ихтэй хүмүүс, бөөрийн дутагдaltaа, нойргуудтай ерөөдөө асуудал их байна. Дэндүү асуудалтай байна. Тийм учраас өөрийгөө бүр цоо эрүүл гэж бодлогоогүйгээр ерөөдөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөө та өөрийнхөө эрүүл мэнд дээр өөрөө л анхаарал тавина. Өөрийнхөө эрүүл мэндийг таал авч явна. Таны амьдрах, таны наслах цаг хугацаа чинь танаас шалтгааллах учраас тэр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө та хастаа ёстой хідэн нөгөө тэтгэврийн мөнгөө гэдэг юм уу хідэн төгрөгөө цуглуулж байгаад өөрийнхөө төлөө ёстой харамгүй ёстой жаргаж мөнгөө эрүүл мэндээ зарцуулах хэрээр та хурдан идэв. Харамлаж зарцуулвал та таны тэр эмчилгээ болдоггүй юм. Таны дотоод сэтгэл тийм манай монголчууд одоо тийм айгу харам болчих одоо эдийн засгаасаа болоод тэр юм уу тий бас энэ үний өсөлт арай л байна. Бас тэрэн дээр бас жоохон гайхчлаа багшна. Тийм учраас бид нар дор бүрнээ эрүүл мэндэ байнга үзэж, байнга хянаж, өөртөө илүү хяналттай эрүүл мэндэ өрөөгөөдөө алдаж болохгүй. Даралт хөдөлж гин үү, толгоо яагаад унтахгүй байна, яагаад хөөрөөд байна гэдэг бүх асуудлуудаа сайн мэдж явах хэрэгтэй шүү. Тэгээ өмнөх та нар тэр багшаа хэлсэн лайвуудыг бүгдээр үзсэн байх, сонссон байх. Тэр олон лайвуудаас асууж тодруулах юм те одоо ойлгоогүй юм өшөө тэрийг лавшиж шаашин асуух юм байвал багшаа энэ лекцийг дуусгахаас өмнө энэ дотроо та нар бичиж яваад дараа багш нь тэрийг асуултыг чи дор нь уншаад дор нь би одоо энэ өгнийхээ хажуугаар та нарын асуултыг өгөхөд бэлэн байна шүү. Тэгм учраас эрт илрүүлэг эхэлсэн дүүргээр эхэлсэн тохиолдолд тэнцээ амжиж заавал өөрийгөө үзүүл би гайгүй байна зүгээр байна гэж хизээч бодож болохгүй. Та нарын хамгийн нэг номерын тарих эрүүл байхад одоо шөнийн нойрыг бүтэн авч яхад ерөөдөө асуудалгүй гэсэн. Багшаа унтаад байгаа хэрнээл чимээ сонсогдоол гадаа чимээ сонсоол хажуу айлын хүүхэд сонсоол гэдэг. Энд чинь нөгөө унтаад байгаа хэрний нойрон дунд тэр чимээ сонсоод байна гэдэг чинь бас л тархины асуудал байхгүй толгой гүйцэд амрахгүй байх гэсэн. Тарих хэдий ч нэ юу ч сонссон хажууд ямар чимээ гарч исэн тэрийг та сонсохгүй л нам удаж ивэл толгой чи эрүүл. Толгой эрүүл байсан тохиолдолд ямар ч одоо чимээ юг танд нэвтрүүлдэг гэсэн. Толгой эрүүл байгаа тохиолдолд. Толгой жоохон ядраад ирэхээр янз бүрийн чимээ дохиог та өөрөө энэ нойрон дундаа анзаарна. Энэ бол толгойн асуудал байхгүй. Тиймээс толгой дөргөх хий гიშгэд л толгой дөргөн. Ерөөдөө толгойн асуудал аюу амархан ойрхон байдаг. Тэгээ өнөөдрийн энэ бага насны хүүхдүүд яагаад ингэж хөвчлөөд байгаа? Ерөөдөө ханиаднаас салахгүй байна гэдэг ханиаднаас өмнө хүүхдийн толгой дөргицсэн байгаа байхгүй. Толгой дөргицсэн хүүхэд ханиаданд давтагдаал хөдлөөд байна. Давтан 2 сар гайгүй болоод эргээд давтна. За нэг хүчтэй тариангууд яг 3 сар болоод эргээд давтна. Яг хүний суур эрэхтэн чинь толгой дараа нь бөөр тэгээ зүрх ерөөдөө биеийн дотор байгаа бүх эрэхтэн системийг таал хариуцсан. Та өөрөөгөө илүү сайн мэдж явах ёстой. Ойрхон онцлогооны төвүүдэл очиж өөрийгөө онцлуулах хэрэгтэй, эмчлүүлэх хэрэгтэй. Одоо Мишель дээр одоо нөгөө их хурлын гишүүн Нара Мишель дээр одоо нөгөө янз янзын эмчилгээнүүд тэнцээ эрүүл мэндийн салбарыг ажиллаж байна гэдэг сургаар багш нь өнөөдөр нэг зав гаргаж өдөр дайраад ирлээ. Тэгээд тэнд очиход арай манай ахмадууд тэнд зүгээр л очирлж байна. Үнгүй юмд бити тэгжэл та тий яг очиж болно. Гэхдээ л хідэн цагт үзүүлнэ гэж тэнд сууж байгаа юм бэ. Йоо 20-30 хүний ард ингэ суух юм уу? Эрдсэн бүхий шинжилгээнд яг бүгдийг нэг тойрол гарлаа битээ. Тэрийгээр л манай Монголын ард түмний эрүүл мэндийн дороотолд орсон
тийм имийг сонсохороо ингээд үнгүй гэдэг юмд гүйлдэх. Үнтэй байх тусмаа танд үнцэн нэрдэг. Үнгүй юм болж игэл нэг тийм. Га яах вэ? Үнгүй юм хаа нэг байж болно. Тэрс байнга үнгүй юм руу үнгүй байх хэрээрээ та өөрөө орчлонд үнгүүднэ гэсэн үг. Яг бол та энэ орчлонд үнцэнтэй ирсэн шүү. Маш их үнцэнтэй. Таны ард 3 хүн байдаг. Таны ардад нэгсэн та өөрөө 4-р хүн байхгүй. 4-р хүн дөрвөлээ доошоо одоо орчин дэлхийд ирэх гэж хахад тэр 4-өөс таныг сонгож нааш нь илгээж хахад та айгүй үнцэнтэй танд л итгэж энэ л сэргэлэн байна да, удам нь гоё байна да. Энэ нэг ари өөр хүүхэд байна гэж таныг нааш нь тийм хүч танд итгэж таны үнцнээр орж ирж байгаа хөө наашаа. Бид нар үнцэнгүй хүмүүс биш. Өөрийгөө үнэлж сур, өөртөө итгэж сур, өөрийгөө хөгжөөж сур. Тийм. Эдий чинээ үнцэнтэй байх хэрээр өөрийгөө үнэлэх хэрээр та арай л өөр явна. Арай л өөр явна, арай өнгөтэй явна, арай л урт наслна. Тэг эрүүл мэндээсээ хэлж ш. Эрүүл мэндээ айл болгон одоо даралтны аппараттай, айл болгон тэр сахар үздэг бас юмтай байх хэрэгтэй. Тий, тэрийгээ жоохон ер нь ядарга нойргуудлээс л ерөөдөө бүх юм эрхлэндээ нойргуудлээс ерөөдөө та нарын суур юм чинь толгоо штэ. Толгоо хөл хоёр өвдөхөд тэгэл дээ. Толгоо хөл хоёрын дунд хичнээн олон эргэтэн байвал энэ чинь тэг алсаараа өөрснөө бүгд ингээд алсаараа нэг эргэтэн өвдөхөд цаашаа дахиад 2 эргэтэн давхар гэмтэн. Тэгээ 3 эргэтэн өвдөхөд дахиад цаашаа 6 чи 9 12 гэдэг ингээд эргэтэн цаашаа ингээд бие рүү дамжиж явдаг аа, юм дамжиж явдаг аа. Эргэтэн систем хоорондоо холбоотой учраас ялгаж салгаж эмчлэх, ялгаж салгаж ойлгох аргагүй юм. Одоо эргэтэн систем чинь хоорондоо нэг бүгд хоорондоо уялдаа холбоотой тийм агуу штэ. Ерөөдөө тийм салангад ойлгох нь хаашийн. Тэгээ бөөрийг эмчлээд байгаа хэрнээ эмчнэр бас зарим хүмүүс дээр бас жоохон дутуу эмчилгээ өгöd идэг. Та нарын илүү бөөрөө илүү сайн арчилж, маш их арчилж. Энэ олон жил багш нь одоо өчнөө олон хүний одоо эрүүл мэндийг эмчилж байна. Эргэтэн систем бол идэгдгүй эргэтэн гэж байдаггүй юм. Хавдар байсан ч идэг нь ерөөхдөө илүү хүн шат руугаа орцсон. Үнэхээр тэр хавдар дотроо тэр эргэтэнг устгаж байгаа тохиолдолд ямар ч аврал байдгүй. Та нар нөгөө эрт эрүүл мэндээ мэдэж анхаараагүйгээс болоод эргэтэн системийг бүр эцсийн шатанд нь тултал тэгж одоо хинэггүй явсараа тэгээд хамгийн сүүлд нь авраараа гэж эмчиг дээр очиход эмчилж аварч чадахгүй шүү. Тэр чинь хаашаа дотроосоо ингээд эргэтэн систем чинь дотроосоо үгүй болдог байхгүй. Өөрөө муудаад өнгө юу н алдаа доторх бүх эд эргэтэнгүүд ингээд үйл ажиллагаа зогсно гэсэн. Тийм боллоо тэгж явж хизээч болохгүй. Тийм учраас ерөөдөө нэг эргэтэнг тийм болгошод нөгөө дагуул дамждаг 2 эргэтэн хажууд байгаа 2 эргэтэн давхар хавсарч одоо өвдөлт орно. Тийм учраас та өөрийнхөө эрүүл мэнд таны л гарт таны ухамсарт байгаа учраас үргэлж эрүүл мэндээ мэдэж өөрийнхөө төлөө өөртөө хайртай байгаараа өөрийгөө дандаа үнэлж яваараа ерөөдөө орчлон дэлхийд үнгүй юм гэж байхгүй. Үнгүй юм битгий дурал. А яах вэ? Хаяа бэлэг сэлтгой үнгүй орж ирж тийч таны л гац байхгүй. Хаяа бас нэг хүндээс өгөж сур, алга дэлгэд сур, алга тосод сур. Авах юм аваад өгөх юм өгч сур. Авахгүйхээ ухаанаар хандаж альваа юм жоохон шүүлтүртэй, жоо ухаантай, бууштай, оюунлаг байх хэрэгтэй. Юм болгонд үгүйсгээд ээж юусоо болохгүй. Тий, одоо босон болоог энэ олон энэ тариа, энэ олон тусал, энэ олон сүлжээний бөгөөд энэ олон одоо янз янзын рекламтай юм аа. Энийг та нар нь ойлгох тийм үү? Ялгаж салгаж ойлгож байна уу? Ялгаж салгаж та нарт үр дүн байна уу? Зарим байдаг л ах. Тэгээ манайхан чинь ихэд юмд нэг монголчууд тийм тууштай биш шүү дээ. Авчаал ганцаар ирлээ болохгүй мэн. Өстө бүтэхгүй мэн гэл. Юмд аяйгүй хурдан уйдна. Нэгэнт авсан бол үр дүнгийн үзтлээ явахгүй ш. Тийм сонин тийм дэвчээрийн хүмүүс чинь монголчууд гэдгийг орчлонд ганцхан монголчууд. Тэгээ амар зарагч аяйгүй хэрүүлж аяйгүй шуналтай монголчууд. Монголчууд муу зангаараа, муу аашаараа, муухай хумсраараа ерөөдөө муу юмараа бас цойлно шүү. Бусад гайр ертөнцийн хүмүүсээс цойлно. Тэдний урд орнохоос хоцрохгүй. Сайн талаараа бас цойлно. Тийм хоёр талтай хүмүүс. Тийм учраас муу ааш, муу зан янз янзын юм ерөөдөө жоохон багаар гээгээрээ, нас явахын гэрээр ухаажиж, төлөвшөж, өөрийгөө бие хүн болж гин, өшөө ээж болж гин, эмээ болж гин, өндөр настан болж явж байгаа учраас
хүүхдүүддээ түмэн таалагдахын тулд бие зөв авч явна, жоо соёлтой байна, ариун цэвэр сахин, юу хэрэглэхгүйгээ тэгж харсан болгоно авах гал харсан болгоно руугаа гүүгээд юусоо тэгж болохгүй жоохон бүүртэй бай. Тийм одоо юм болгоно руу гүйдэг, юм болгоно руу савчдаг хүмүүс айгүй нэр хүндээ алддаг шүү дээ. Өөрөө хүүхдтэй нэр хүндээ хамт олондоо нэр хүндээ алдна. Тийм учраас жоохон бүүртэй, жоохон тогтвортой юмыг ялгах салгадаг тэргүү тэр юм чинь өнөөдөр байхгүй маргааш байж л ерөөдөө монголчуудаа ертөнцийн юм болгол байж штэ ерөөдөө угаа сайхан юм ариун цэвэр юм бүх юм байна ерөөдөө торог дурдан шоколад чихэр жимсэс гэсэн дандаа гаднаас орж ирж штэ ерөөсөө юм хождохгүй тэг бити тэрэнд сандарч бити олон та өөрөө юу авч зогсож юу хэрэглэхээ эрүүл мэнд талаас илүү өөрөөгөө л илүү анхаар маш их анхаар эрүүл мэндтэй машиныхаа болохоор зөвсөн бэг онцлогонд оруулаад дугуйг нь хараад бүх юмыг хараад ус маслыг нь хараад машиныхаа иж бүрэн онцлогонд оруулаад машин тэрэгнийхаа тэр төмөрний төлөөгүй гэдэг байгаа байхгүй тэр өгөхөд тэр төмөр яах юм үлдэн ш өнөөдөр та нарын хөлөнд ойрхон цаг хугацаа хожиход ойрхон байнгын унаа тэр хэрэгтэй. Гэхдээ тэр төмөрнөөс илүү яг жилд нэг удаа л оруулаад эсвэл 2 удаа зундаа нэг өвлдөө нэг тухайн үеийнх нь их засварыг нэг оруулаад тэгэл болно ш. Та болохоор улирал тутам өөрийнхөө эрүүл мэндийг хянах хэрэгтэй. Улирал тутам 4 удаа гэсэн үг. Одоо энэ 4 сар тад одоо юу гэдгийг 100 орж ирлээ одоо. 5 6 7 сар 100-ны улирал та яаж давах гэж байна гэдгийг одоо та эрүүл мэндээ үзүүлж 100-ны халууныг давах бүх юм та хэрэглэх ёстой. Өөртөө тохирсон бүх одоо эрдсэн шинжилгээгүүд одоо юу хэрэгтэй тэрийг бүгдийг хийлэг. Өөртөө цаг гарга. Өөртөө одоо бүр эрүүл мэндийн цаг гарга. Өөртөө тэр мөнгөө гарга. Тэгэл хүүхдтэй өгсөөр агаал өөрснөө хоосон. Тэгэл за одоо дараагийн цалин дээр дараагийн цалин гисараад хийсэн ч юм байхгүй. Тэгээд одоо нэг л үе мөчний өвдөл, нурууны өвдөл, толгойн өвдөл, дотор мухаар гэл ингээд нүдний харахуулаад тэнгэр газар эргээд байгаа хүмүүс зөндөө явж штэ. Тэгээд одоо энэ мэдээгээр ямар эвгүй мэдээ цацдгийг сая нэг мэдээ харсан чинь өнөөдөр Монголын 65-аас дээшх насны ахмадуудын амиа хорлолт маш их ихслээ гэж тийм мэдээ гарлаа. Тэрийг сонсоод бүр чочирдлоо штэ. Юу гэсэн үг юм? Яагаад? За энэ хоёр талтай яг энэ мэдээг сонсоо би хоёр талтай. Нэгдүгürt яг амьдралын боломжтой өөрийнх нь наслалт тэгээ өөр хүүхдэн гомдоосон хань ижлэн гомдоосон ерөөдөө өөрөө одоо юу гэдгийг амьдралаас уйдсан ерөөдөө өөрийнх нь шийдвэр юм да арай л харигсан юм шүү. Амиа орлоо гэж юу гэсэн үг юм? Өөрийн нааш нь ингэж ямар хүчтэй илгээж яхад үр дүнгээ үзэхгүй наслах одоо өөрийнхөө насандаа одоо зөв сайхан наслаад сайхан байж чадахгүй. Зарим бол өвчний ирэхээр өвчнөө даахгүй ингэж өвдөж явахаар зүгээр болио л гэдэг шиг байна. Болио. Тэгж хүндрээд өвчин амтахгүй л хүрээл ирэлтэй. Багш энэ удаа би мөнгө алгаа багшаа уучлаарай гэдээ ороод иж болохгүй юу? Багш нь тийм хүнтэй ярилцсан ш. Ойлголцож болно ш. Амьд хүн биш ш. Бас арга нь олдсон ш. Тийм байхгүй. Амиа орлох чинь тийм амар юм уу? Тэгээ амиа орлсон үнийг тэнгэр авчих юм уу? Амиа орлоо хайрчих гэж байгаа. Хин дээр очих гэж байгаа. Тийм үнийг тэнгэр авах уу? Та нар боддоо. Ирэмдэг болцсон бол ахгүй. Төөлийн хүнд өвчтэй бол бас хэцүү. Тийм хүнд өвчтэй үнийг бас тэнгэр авахгүй шүү дээ. Хэцүү шүү дээ ерөөхдөө. Тэнгэрийн орн руу явна гэдэг та нарын амьдралын ухаан суугаад хүн болоод зөв болоод оюуны дээд, хүний дээд, удмын дээд болоорой гэж та нарыг гоё айгу тэнгэрээс айгу ерөөж явуулдаг байхгүй. Та нарын гүйцэтгэл нь байна уу? Өнөөдрийг өөрсдөө дор өөрсдөө хянаараа, дортороо өөрсдөө бодож үзээрэй. Хэний ч амьдралд алдаа гарна. Хэний ч амьдралд хүн болгон дутагдал байгаа, алдаа байгаа. Тэрэн дээрээс дөрөөлөл өөрийгөө одоо зөв болго. Алдаагаа зас. Өнгөрсөн юм март. Ирэх ирээдүй, ирэх цаг хугацаа бидэрт бас байш. Энэ сайхан нар сар бүх юм байгаль энэ хамгийн сайхан аз жаргал чинь нарт ертөнц. Одоо энэ байж байгаа ертөнц шүү. Дараагийн ертөнц чинь харахгүй ертөнц рүү очин та нар. Ийм сайхан нартай газар очино гэж байна уу? Гүү шүү. Гүү.
Энэ дараагийн ертөнцийн дараагийн янз янзын юмнуудыг би бас энэ яг онлайн энийгээр би бол яримгүй. Тэр бол одоо нэлийн гүн гүнзгий хаалттай сэдв байгаад байгаа. Яг үнэхээр тэрийг хүсэх шаардлагатай бол дараа би амийн хилж бүр өөрөө тусгаалan одоо жич ярьж өгнө. Тэр энэ сайхан нарт ертөнц дараа өөр ертөнцид очиход наргүй ертөнцид очин та нар. Нас ороход за бүгдээрэнд нь орой минь баярлалаа та нартай. Багшаас асуух юм байл бичиж байгаараа. Тэгээ энэ сайхан нарт ертөнцийг л энэ хүүхдэлмэл та нарыг одоо би эсэрт хамгийн шигшиж явуулдгаа гэж. Та нар тэр 10 хүүхэд дотроос 7 хүүхэд дотроос та шигшигдэд ирсэн мэдэхгүй ш. Та шигшигдэж ирээд өнөөдөр өстө хүний га одоо юу гэдэг удмын га болоо явж байхдаа ичихгүй байноуг л хэлчихээ одоо өөх гэж байгаа. Үхээд байгаа хүмүүсийг юу гэсэн үг юм бэ? Тийм учраас юу сайн амьдралаас үүдэж хүн яг ядарч болно, дутаж болно, өнчирч болно, хагцж болно тий одоо өвчин тусаад одоо мөнгөгүй ээж болно, хандиг уугаад цуглахгүй ээж болно. Болохгүй юм чи яах юм? Болохгүй юм чи болохгүй ш. Тэрний төлөө тэгээд тийм хурдан явчихж байгаа юм уу? Зарим нь ингээд маш их зуурдаар аваараар их явж байна. Монголчууд ерөнхийдөө хараад аюуд агтуу хүмүүс, амар агтуу, яруу, сандруу. Тэг яг юунд яраад байгаа хэрэг аюу тийм ойлгомжгүй. Нэг л тийм цаасаа тийм нэг төргөн зантай хараал та нар хараал гарсан. Их баггүй. Тэг нас өдлөө тэргээр бүр агтуу яруу одоо твдэл ингээл унаа яриг баг чи хизээ шомбоогоос зүгээр хамаг юм шамдаа сава хажуудаа тавиад гадаагаар сууж байгаа юм шүү. Машин тэргүй ирэх болог баг чи. Ерөнхийдөө монголчууд цаанаасаа тэгээд хөх толботоо өгөгдсөн одоо тэнгэрийн өгөгдөл нь цаанаасаа тийм гоо та нарыг ямарваа юмд хурдан төргөн, ямарваа юмд хурдан амжуул, хурдан бод, хурдан сэтг, хурдан амьдр, хурдан өөрчлөлт, хурдан өтлөх хэрээрээ залуу байдлаа хадгал. Төгсөрч одоо хүний дор орж болохгүй. Тий. Өөртөө таарсан, өнгөтөө өддөг өмсөд одоо нэрээ мэдэж, өргөө мэдэж, зүв бэ гэдэг тэнгэр. Тийм учраас хүн болгонд ордороо бид нар бүгд 50 насыг, 60 насыг, 70 насыг, 90 насыг, 100 насыг хүн болгон туулна, дайрна. Дайрахад нэг 10 насаар жоохон залуу байж болохгүй юу? Одоо байгаа насаас жоохон залуу харагдаж болохгүй юу? Жоохон эрүүл байж болохгүй юу? Ажил төрөлтэй байж болохгүй юу? Ажил төрөлтэй хамт олонтой найз нөхөдтэй олны дунд бие гоё авчив. Олны дунд их хүндэтгэлтэй байв. Та хүнийг хүндлэх хэрэгэл төмөн хүмүүс таныг хүндлээд хайрлаад ирдэг. Та өөрөө хүндлэл байхгүй. Эдрийг дураараа зан гаргаад ааш гаргаад байвал төмөн танаас холдно. Надыг тоохоо ийцсэн юм уу гэх хүмүүс тэгдэг ш. Та өөрийнхөө үн цэнийг та өөрөө л алдчихж байгаа. Өөрийнхөө үн цэнийг алдчихж байна. Өөрийнхөө одоо юу гэдэг алдар нэр одоо өөрийнхөө байх хэмжээ хүн одоо өөрийнхөө төвшин гэж үүдэг. Оюун санааны төвшин, амьдралын төвшин, өөрийнхөө төвшөндөө бас нэг намтай, тохтой, одоо хүндтэй бас мэдтэй устай, ярилтэй хөөрөөтэй. Энэ цаг хугацаа энэ орчлонд энэ нарны ертөнцид байна гэдэг таамт эргэж олдохгүй ертөнц шүү. Эргэж олдохгүй. Одоо тэнгэрийн оронд очичоод одоо тэнд тийм эвгүй газар очичоод буцаад энэ их нутаг нарны оронд ирнэ гэсэн хүмүүс тийм байдгүй. Эзэж байхгүй. Энэ дахиж эргэж таамт олдохгүй. Энэ байж ах энэ хугацаанд жихэн одоо алдраа одоо нэр цэвэр мөр бүтэн удам бүтэн цус цэвэр бүх юм гоё дүүрэн бүтэн байх ёстой. Тэгж хэмээн та нар тэнгэрийн оронд та нарыг одоо очихд чинь бүх талаар шалгана байна уу гэж. Чи юу бүтээсэн? Юу вэ чамд? Бүх амьдралыг чинь одоо бүр тэр бүх юмыг илүүх тэнгэр уншдаг. Амьдрал ямар амьдралын мөрдлөгтэй гэдгийг чи бүгдийг уншдаг хяндаг учраас тэнгэр бол юу биднээс асуултгүй. Тийм учраас хүн болгонд ордороо өөртөө хянамгаа өөртөө арчаад өөрийнхөө зам мөрийг өөрийнхөө одоо удам өсөг өөрийнхөө найз нөхөд ажил төрлөг та өөрөө сонгоно ш. Найзаа өөрөө сонгоно, ажил төрлөө та өөрөө сонгоно. Энэ бол таны одоо өөрийн эрх. Жин эрх дураараа амьдрах, эрх дураараа одоо аялах, эрх дураараа дэмлэг твцсэн ч болно.
аялдаар явсан ч болно, айлт хийсэн ч болно, тоглосон. Энэ чинь ёстой жинхэнэ хамгийн эрх дураараа чөлөөч ертөнц чинь энэ орчлон, энэ нарч ертөнц, чөлөөч ертөнц чинь. Тэнгэрийн оронд чөлөөч ертөнц байхгүй. Ёстой байхгүй. Тийм орон зай цаг хугацаа танд олдохгүй. Тэр олон аав ээжийн хүү тэнгэрийн орон руу очдгүй юм. Тэнгэр авдгүй юм. Энэ их нүгэл хийсэн, дандаа худлаа ярьдаг, дандаа хүнийг дарамталдаг, олон хүнийг гомдоосон, олон айл хүнрийг бүснүүлсэн хүнийг тэнгэр авахгүй дээ. Шийтгэлийг тэнгэр өөрт нөгөө. Шийтгэлээ авахгүй юм шиг, нэр хүнд унахгүй юм шиг, үргэлж мөнх ийм байх юм шиг хизээч бодож болохгүй. Баян байсан хүн ядуурч болно. Ядуу хүн нас үтлийн хэрээс оройн дэж оюун санаас шал өөр хүн болж болно ш. Хүн өөрчлөгдөхийг таашгүй. Хэд наслахыг таашгүй. Хаана байгааг таашгүй. Монголчууд тийм гоё ард юм. Нутгасаа гараал явсан хайцсан болоо гэж та нар хүнийг тэгдэг ш. Ерөөдөө буурын сэл гэж амьдр гэдэг монголчууд буурын сэлэг. Нэг газар байнга байхаар газар хөвлөе гэж жоохон амраа. Он удаан жил над хөрш орооч одоо газар дороосоо сэргмээр. Тийм учраас энэ жилийн дөрөвлөрөлдөө нөгөө нүүдэл хийж амьдэрдэг манайхан чинь. Тэр л байхгүй юу? Тэр хэрээрээ газар сэргдэг, байгаль сэргдэг. Хэдий чиний нүүдэл хийн. Хэдий жилээ олон хүүхэдтэй байна. Хэдий чиний яг өөрийнхөө ам бүл тохирсон малтай байна. Хэдий чиний өөрийнхөө хэр хэмжээндээ амьдрна. Хангаатлахыг та нар зүр өгөөлэй. Та байгаадаа сэтгэл хана. Байгаагаа л өстой гоёор бод. Амар төвшин бай. Бити шон, бити атарах, бити горд чимээгүй. Бити харамл. Сайнтай муутай зөвдөө буруутай та хослож энэ амьдрал зөвдөө буруу сайнтай буруу бид нар чиний амьдралыг бид нар бүх талаар л харж бүх талаар л зөв эргүүлэх гэж зөв болох гэж хүн болгонд ордороо хичээж л явна шүү. Тийм учраас үлрэл гэдэг тийм гоё монголчууд гэдэг тийм гоё ерөнхийдөө монголчуудын оюун санаа байглаа мэддэг, тэнгэрээ мэддэг, гол усаа мэддэг, уул усаа мэддэг, жиава мэддэг, хойч үе мэддэг энэ монголчуудын гүн ухаан гэж агуу. Бараг нин агуу түүх, үүх түүх. Та нарын амьдралын тэр чигээр үүх түүх болоо явчих. Энэ бол хизээд мөнх үннээр явдээ. Та нарын хийсэн хулгай, хийсэн гаа чинь яг тэр чигээрэл хар дансанд тэр чигээрээ бичигдэнэ. Бичигдэнэ. Нас бараал дээш очиод хөөх. Энэ хүчин за 10 мөртөө явах гэсэн 8 хазгаа явжээ гэл. Хөл нь хазгаа явжээ. Гар нь хазгаа явжээ. Ам нь хазгаа явжээ гэсэн. Тэнгэр чинь та нараас бүртгэж өгнө дөө. Тэнгэрийн дараа мундаг шүлтүрэнд хүн болон орон давшгүй даваа. Энэ амьдралын наслах хэрээрээ амьдрах хэрээрээ зөвтөө буруутай амьдрсан энэ орчлондоо бид нар одоо л өтлөх нас руугаа явж байгаа та нар ёстой жиг одоо зөвийг дэвшитгэж, зөвийг дагаж, зөвийг сонсож хүн болгонд ордороо хичээж амьдрах ёстой. Хичээхээс өөр аргагүй. Нас явах хэрээрээ хүн болгонд суураад тэнгэрийн орн руугаа л явдیں۔ Тэнгэрээс ирсэн тишээгээл буцсан ш төвшөө хайчих юм. Та нарын махан бие чинь хөрш орондоо шингэн та нарын биеийн дагаа та нарыг авч явж байгаа сүнсэн бие тэнгэрийн орн руу явдیں۔ Харин тэнгэрийн орн та нарын сүнсэн биеийг авахгүй тэнгэр мэднэ. Илүүх амьдралын зурлага нь энэ хүнд одоо дээр үд нөгөө муу, дунд, сайн, онц гэсний дөрвөн үнэлгээ байсан ш. Яг тэр шиг тэнгэрийн ороо очихоор за энэ хүүхдэд ямар үнэлгээ авах хүүхд вэ гэд. Ёстой амьдралын зам мөрийг чинь тэнгэрээс ганцхан гүйлгээл уншиж. Хичнээн сайн мөртөө явсан, хичнээн муу мөртөө явсан, хичнээн дунд мөртөө явсан гэдэг. Тэгээ цаг хугацаа гарна гаргаад ир. Тийм агуу. Та нарыг уншихад зөрөө өлхөн. Тийм учраас өнөөдрийн бас ингээд зуурдаар явж байгаа, аваараар явж байгаа, гинтийн ослоор явж байгаа, усанд галанд ороод санаанд явж байгаа хүмүүс тэнгэрийн оронд очиод нөгөө яг өвдөж байгаа хүмүүс орондоо олон жил өвдсөн, өвчний байдлаас болоо хааштай өхлөн тодорхой болцсон, өөрийгөө өхнө гэдгээ мэдсэн, сэтгэл зүгээ бэлдсэн хүмүүс тэнгэрийн оронд очихоор бас тэнгэрийн хаалга маалга мөргөөд байхгүй бас баримжаа мэдрээд нэг юм ойлголт байна.
санаандгүй явцсан хүмүүс бол за тэгээд ёстой гэцээ. Би хаана байгаа юм бэ? Надыг хаана авчираа ийдсэн юм бэ? Ингээ хизээ монголчууд хүнийг ингэж эзэнгүү ингэж хайж ийсэн юм бэ гэдэг. Тэнгэрийн оронд очсон мэдхгүй тэгээд тэндэг 80 юм болж. Тэгээд одоо сүүлийн бас надыг бас тийш нэ авирчихгүй. Би ойлгохоор одоо энэ одоо гинтийн аваар ослоор эсвэл гинтийн хагалгаанд одоо хагалгааны ширээн дээр тий хагалгаанд орох гээд одоо ширээн дээр үеж аваад гинт хагалгаагаад байхгүй нас ордог одоо хүн чинь хагалгаанд ороод босоод ирэл гэж хүн чинь хагалгааны өрөөрөө орж байгаа шүү дээ. Тэгээд гинтэн ер нь аюул гинтл ирдэг. Аюул. Тэгээд тэр аюулд орохгүй тул одооноосаа эрүүл мэндтэй мөнгө харамгүй та өөрөө эрүүл мэнд таны гарт таны толгой ухамсарт байгаа учраас заа нэг эсвэл багш руугаа яваад нэг ганц ч ихсэн имчилгээ авчигээ гүүгээд ирэж. Тэгэхэд л онцлол даралтыг чинь буулгаад бүх юм чинь тэгшлэл явуул. Ер нь багшаараа очиод онцлуулчих нэрээ тэгингээ ганц имчилгээ авчигээ гүүгээд ирж болно. Ёстой ганцыг ч өгөөл явуулчих. Тэгингээ их зөвлөгөө өгнө. Санта муута эвгүй юм гарч ивэл бас тэр чинь жоохон хилээд яахыг хийж хийлээд зөвлөгөө өгж явуулж болно. Тим хүмүүс их ирж нэрж багшаа 3 авч болох уу, 1 авч болох уу? Болно бол мөнгөнийхөө боломжоор болдоо. Одоо аль юмыг би тэг гэж одоо яах вэ? Хүн боломжийг харж явж байгаа багш нь. Маш их ядаргаанд орсон. Ерөөдөө ирж байгаа хүмүүс ерөөдөө маш их ядаргаанд орсон. Ядаргаа нь хүндрээд сахарын давхар хөдөлсөн, даралтан давхар хөдөлсөн, юм олон эргэтэн хөдөлсөн болохоор ганц өгөхөд бас хайр юм аа. Дахиад аваач гэж гүйлт ярьсан. Хүн өөрийгөө хэллээш тэгэл хүн өөрөө яа нэ тэгэл явал өөрөг нь л ирэх штэ. Эрүүл мэндэ таал аврна штэ. Таныг өвдсөнгээ таныг орлох хүн байхгүй тий. Та өөрийнхөө эргэтэн системнаа илгээ, хотоодоо бөөрөө, уушгаа зүрхээ эргэтэн системээ таал мэднэ ш. Арчлах нь таны л үүрэг штэ. Хид наслах нь таны л бас ухамсар штэ. Тийм учраас хүн тэр машин дэрэг тордож угаах яах вэ? Машин дэрэгтээ эвдэрсэн ч яах вэ? Гарах юм гараа хайж штэ тэгэл. Тэр шин төлөө нойргоо хоноо зүгээр бөө хэрүүл уурал зарга болоод ямар шаардлагатай. Ерөөдөө болж игэл эвдэрсэн, хуучирсан тийм муу юмнууд зүгээр хэл үгүй дугуй тэгээд харагдах талаас ойлгомжтой. Тэр боломжгүй юм зүгээр л чимээгүй. За гарах юм гарч ийна гэдэг орхичжээ. Бити тэрийг араас нь бодоол, харамсаал, гуншигнаал хүн амтнцыг хадарлаад байгаа. Зүгээр гараа та нар. Та нар амнаасаа болоод дараагийн орж ирэх юм чи ирдгүй юм. Гарч байгаа юмд харамсаж болдгүй, гарч байгаа юмд хэрүүл хийж болдгүй. Гарах юм зүйл гарахчдыг гарах нь тодорхой. Одоо дээш насаараа явж шít. Зүгээр чимээгүй явал, ерөөгж явал. Та нар араас нь үйлээ яа тий. Харин та нар явж байгаа хүний араас уйлахаар олон хүний нулимс өөрөө тийм хатуу, маш хатуу штэ. Нулимс. Багш нь урд нь нулимсыг бас ярьжсэн. Хүний аим аав нулимс. Тийм учраас оршуулган дээр болж битээ уйлаараа, уйлсан чинь ингэж хацралгоо битээ урсгаарай. Дор нь арчаад бай. Тэг болж хурдан нулимсийн дээж юу гарсан бол тэгэл хурдан өөргөө бие бариад хүчээр цогсоо. За би очиод уйлах байхаа шиг гэж явахгүй ч болно. Та өөрийгөө хамгаалаад. Ерөөхдөө оршуулганд олон хүн явахыг цээрэлдэг. Оршуулганд эмэгтэй хүн явахыг бүр цээрлэн, эмэгтэй хүн явахгүй. Зөв ирчүүд. Тэр нас арсан одоо хөдөөлүүлэх одоо хойч юм чи ирчүүд хийдэг. Шинэ хүн мэдлэх, шинэ үр гарахад одоо эмэгтэй хүн ч одоо энэ гой үр тээж штэ. Одоо өөрийн гэсэн гой сав сайланда үрээ тээгээд шинэ хүнийг мэдлүүлэх чинь ээжүүд. Явж байгаа хүмүүсийн ирчүүд одоо буцааж явуулдаг гэсэн. Тэр бол ирчүүдийн үүрэг байдэн шүү. Болж игэл янз янзын оршуулганд нөх олуулаа явах шаардлагагүй гэдэг хэлий та нартаа. Бас тийм ямарваа юм чи бас нэг хэмжээтэй, хугацаатай, даатгалтай тэнгэр харж гэн та хэний оршуулганд яваад байна, хэний араас үйлгээд байна, яагаад үйлээд байгаа та тэнгэр тайлж чадах юм уу? Өөрөө энэ дээр нулимс урсаад байгаа юм шинэ яах юм? Тэгээ тэнгэр дарга өвдөөд хадам өвдөөд гэж тэнгэр тэрийг бол тамны мах цусны дасархай бол тэнгэр бол тоогч. Хиний юмд яваад байгаа. Мах цусныхаа юмд л явна. Удамдаа тэгэл боллоо. Тэр дарга өвдөхөд найз өвдөхөд, найзын ээж өвдөхөд тэр хамаагүй юмд явдаг. Ер нь манай монголчууд тийм цэри бас ихтэй. Хүний юмд явахгүй.
Очихгүй. Хөдөөлөх юмд бол тийм цэриос үт юм аа. Тэгээ энэ олон залуучууд амиа хорлож байгаа. Энэ олон настангууд бас өвчин шаардлагаар л амиа хорлож байна уу л гэж багш нь тэгж гадарлаж байгаа л яалчгүй л одоо нэг эмээ авч мөнгөгүй болцсон. Хааштай эмчлүүлээд чи идэхээ байцсан. Ингэж үр хүүхдээ зааж байгаа зүгээр явъя гэл явчихж байгаа байхгүй юу одоо цаанаасаа л тэр нэг талаараа жоо хүнд тийм учраас өвдсөн хойноо та нар орилж эмнэлэг хөөе хаа гэж гүүх бишээ. Одоо өвдөхөөс өмнө анхаарад байнга даралтын нүзээ, сахарын нүзээ байнга хяналтанд байлгаач л гэж хэлэх гээд ш та нарыг. Цаг хугацаа алдаж болохгүй, ёстой алдаж болохгүй. Тэгээ өвчтөн хүний орон дээр суудгүй хамгийн цээртэй суудгүй. Яг бол энергиэс наа бөхс чинь хүний эмэг татчихийдгийг. Монголчууд ихэд энерги чинь маш хүчтэй, маш хүчтэй. Та хаан суусан, та автобусанд ороод хүний суусан сандал дээр очиж суудаг байхгүй юу? Тэнгүү та тэр урд өмнө суужсэн 3 хүний тэр өвчин тэр салуун сандал дээр үлддгийг. Таасаа тэр өвчийг татаал гараа босоо гэж. Тэрийгээ ч мэд. Тэгэл тэр оройноо биеийн зараагаад халуураад гэнтхэн шүдэн өвдөл, гэнтхэн даралтан хөдлөл, гэнтхэн ившээлгээл, гэнтхэн хөл гаруун татаар, шөрмөс татаар бучин зангираал ингээд. Гэнтийн юм болоод байгаа чинь өнөөдөр та хаан суусан бэ гэдгээ сайн бодоор хаан сууга хаанаас болсон бэ гэдгээ сайн бодох ёстой. Автобусанд ороод хүн автобусан суух үе гарна, машинд суух үе гарна. Одоо суух л ёстой юм чинь тий. Тэр үнэхээр суух гэж байгаа бол тэр хүн болсон бол та одоо нар зөв гараараа эргүүлнэ тэр суудлыг дээрээс нь. Хүний халуун инээрийг алсаараа доороос айгу айжуухан дээш өгсөж айгу айжгаа өгсдөг. Тэр өксөг байх та очиж суучдаг байхгүй. Одоо өсөж байгаа юм та нар зүр 3 эргүүл. Тэгэл болоо. Тэгэл суу. Энийг хүн болгон насандаа төвшөндөө энийг хэрэгжүүлж та нар энийг бодит хэрэгжүүлснээрээ таныг харж байгаа хажууд байгаа тэр бүх насны хүмүүс харж танаар үлгэрлэх хэрэгтэй байхгүй. Энийг ингээ түмэн түгээ хийдүүлээ. Түмэн түгээ адаглаад. Их зүв шүү. Хүний халуун хүнжил рүү орохгүй, халуун орлоо орохгүй цээртэй. Бас адилхан тэнд өвчин байдаг. Тэр хүний хамаг өвчин тэр халуундаа үлддэг. Хүнжилдээ үлддэг. Нөө даралт нь үлдэн, унгуулдаг нь үлдэн, гиз дүүрх нь үлдэн, бүх юм тэнд үлдэн. Тэгээ манайхан тэгдэг шүү дээ. Хөө халуун хүнжил рүү орохгүй шүү. Минийх орж эмийн халуун хүнжил рүү ороорой, эмийн галаа түлээдхий орж гэх нөмө жоохон хөөхтэй авчи хийчихдээ. Яа. Эмээгийн өвөөгийн хамар өвчнийг тэр хүүхэд татна. Хүнжил рүү орснороо. Алстаа над хөвчин өөрөө их ингээл шилэн үзэнгөөшөл шууд хөөрөлт ирнэ. Өнөөдрийн хүүхдүүдийн бас энэ өвчин настангуудтай адилхан бас хүүхэд болон хөөрцөн, хүүхэд болгон памбагаад гидсэн дүүрцэн, таргалцсан, хүүхэд болгон наман цангацсан, хүүхэд болгон нүдний шилзүүцсэн, хүүхэд болгон ингээд нэг тийм эрүүл мэндийн асуудал байна. Энд чинь та нарыг өвөртөлж унтж байна. Үргэлж хажуудаа тэрвэрч унтж байна. Үргэлж дулаан хүнжилтөө байлгаад байна. Ерөөдөө хүүхдтэй хүнжилт удаан хөвтөж болохгүй. Цээртэй. Яга зүгээр ингээ ил сайхан би энэс сайхан мөрлөө тэврээд байж болно. Гэр бүл дотор тэврэлт их сайн шүү. Үр хүүхдээ тэврэх, бүр чэйжэр нь тэврэх, ард нуруунаас нь тэврэх хамгийн сайн, хамгийн сайн. Хэдий ч нэ гэр бүл дотор тэврэлт байх хэрээрээ танах илүү бүтэн бай, дүүрэн бай. Бүх юм өөрөө та нарын биеиндээ гаргаж байгаа сэтгэл, биеиндээ гаргаж байгаа хандлага чинь тэрэн дээр харагдана. Ямар ядаргаатай, яагаад тэврээд байгаа, яагаад дандаа надыг ингэж байгаа. Хүүхдүүд хэрэг тэгж байгаа бол за минийх учиртай юм аа гэд сайхан тайлбарлаад ээжин зөөлхөө тэврээ, нэг үнсье гэж болно. Хэдий ч нэ та тэр ааштай хүүхдээ, залхуу хүүхдээ, орноос босдгоо хүүхдээ, гар утснаас салдгоо хүүхдээ сайхан үнсчээ, таяа тэвэрчээ. Тэр ээжийн эмээгийн хайрыг авах хэрээр хүүхэд тэр үнсэл тэврэлтээр мэдрэх хэрээрээ олон жил аваагүй нөгөө тэврэлт олон жил үнсүүлэх багтаал үнсүүлж исэн юм аа. Одоо ингээд жоохон дундаа ингээд ахлаангд орж ирэх мэдрэхээр аюу баярлдаг. Хүүш ямар гоё юм бэ. Эмээдээ ээжтэй үнсүүлэх тэврэх ямар гоё. Хүүхд дотроо ингээд нэг гэрэл хийгээл явчихна. Тийм гоё. Хүүхдээс тэр гоё шүү дээ.
Айгуу та нараас илүү хурдан хүүхдийн мэдрэмж та нараас хэд дав илүү хурдан. Тэр хүүхд болгоныг тэрж, үнсэж, гарахт нь үнсэж, угтаж орж ирэхэд нь үнсэж тэгж явуулж. Тэг чадвал гарын цайлгаад гар дээр нэг юм тавьчих. Бүр сайн. Хүүхдийн гар дэлгэх хэрээр сайн шүү. Танд буян чин дэлгэж нас ирэхийн дохоо. Тэр хүүхд баярлах гэмээр танд их гоё юм. Тааламжтай бай. Адаглаад нөгөө унтдаггүй нойрч унтдаг болно. Хөл гарч нь татдаггүй болно. Шээс задгаараад исэн нөгөө багсаад ирнэ. Өөргөө ажиглаа лээ. Та хүн баярлуулаад байвал ачин нэрнэ гэдэг шиг. Илүүх эрүүл мэндэд дэмнүүл. Өөрхөн эрүүл мэндийг илүүх нэг номерт дэмэн. Тийм учраас та амаа мэд, бие мэд, бити залхуур аяа сэтгэлээрээ арч хучийнхаа өмсийн ч гэсэн угаачихчээ. Макийн ч гэсэн угаагаа тавьчихчээ. Энд чи эмээгийн сэтгэл штэ. Хүүхэд баярлдаг бах. Хөө яана. Би эмээгээрээ угаалгачихж байгаа юм. Хүүхд чинь жоохон томроод ирэхээр ухаан сугаа ичтэй. Одоохондоо дунд анги бан ангид байхад нэг ичих юм байхгүй. Бараг баярлаад байгаа байхгүй. Эмээ угаацсан гэдэг баярлаад. Насандаа хүн ухаан сууна гэж тэр ухаан суна, ухаан тэлнэ гэж тэр. Ичж гэнэ гэж чи ухаан орцсон байгаа юм шинж. Тэгээ таныг өтлөхийн цаг тэр хүүхд зөрүүлээд таныг угаадаг бол. Товцыг чи угаана сольдог болно. Ордны даав гэж усанд оруулдаг болно охтууд. Та хэдий чиний ачаа одоо тэр хүүхдэд ачаа сургаалаа те өөрийнхөө одоо бүх хандлага та айгүй гоёор харуулж үлгэр дөөрөөл болох хэрэг та нас эцлэхээр бүх охтуудаасаа бэрүүдээсээ та ачаа буцаагаад ав. Баярлуулах хэрэг тэр тус өөрөө ирдэг. Гуух биш өөрөө ирдэг. Тэрс хүүхэд гэж бодог хүүхдийг хүндэл, хүүхдийг хайрл, хүүхдэд заа, хүүхдэд чиглүүл, хүүхдийг үргэж баярлуул. Хаяа зэмлэх үе гарна, загнах үе гарна зүгээр. Тэг хэд хоногийн дараагаас минь хөө алдаагаа ойлгоцсон уу? Эмийн нэртэд уурандаа арай ширүүн загнсан мөлий эмээг уучлаарай гэж хэлж болно. Хитрхи нөгөө гинт тэр нөгөө та нар олон жилийн нөгөө би хэлдэг штэ цаас муу сайллаа гомдлоо өөртөө гаргаач хурдлаарай гэдэг ах чинь та нар гомдлоо гарахгүй саргаад гинт хүүхд уурлах юм уу? Гинт хүүхд нэг арх өнөртөл ороод ирсэн дүрсгэл ингээл огцсон муурлаад хөө амаараад юу амар юм яриад байна. Энд чинь нөгөө дотроо их гомдол олон жилийн гомдол тээцсэн. Хүн огцсон муурлахаараа ёстой энэ толгоонд баг одоо юу гэдгийг юу хэлж байгаагаа мэдэхгүй одоо бурж гаргадаг. Тэр нь эргээд хүүхдэд гимтээ эргээд танд бас гимтээ болчих. Хүй би тэгээ хэлсэн юм уу гэдэг. Тийм учраас өнөөдрийн ээжийн нарыг ер нь манай Монголын эмэгтэйчүүд ингэж үргэлж үрээ ханаа удмаа ингээд үргэлж тээдэг боддог эдний бүх юмыг одоо үргэлжлүүлдэг те авч явдаг газар ховор юм шүү. Ховор байх нь байна гэхдээ бид нар шиг ийм гоё үргэлжилсэн сэтгэл бид нар шиг ийм гоё ундарсан хайр бид нар шиг ийм гоё агуу үнэлэмж тэнд байхгүй учраас дутуу заяатаа тэд нар. Монголчууд болохоор дүүрэн тавилан заяатаа учраас хэнийг ч хайрлаж чадна, хэнд ч өгч чадна, хэнд ч тусалж чадна. Тийм агуу ард юм. Тэргээрээ бид арай бусдаас онцгой ард юм. Тэргээрээ ялгаатай. Тийм учраас олон жилийн одоо дүүдээ шаналцсан тий одоо хандаа шаналцсан, ахтаа шаналцсан хүмүүсүүд одоо идэгдвэ, амьдрал нь бүтдвэ, ажил нь бүтдвэ, ерөөсөө бүтдвэ гэх та нарын дотроо бүтдвэ тэр хүн бүтээхэд маш их шаналж байна. Дээр нь хань бүтдвэ, эгчин бүтдвэ, эжийн бүтдвэ, хатан бүтвэ гэд 4-5 хүн бүтгүүгээр нь давхар бодоод бүгд эмзэглээд олон хүн эмзэглэх тусам тэр бүтэхгүй. Дугуй гарч тэрний ажил бүтгэх таарч яваа юм. Дугуй бүтдвэ яатсан юм бэ? Энэ одоо яатсан юм бэ? Ядаргаатай ингээд уурлал. Одоо гай дээр гай нэмнэ гэж. Гал дээр тос нэмнэ хичээр хүний ажил бүтэхгүй, хүний амьдрал бүтэхгүй бити тэрэнд дурл. Бити асуух шалгаа дугуй. Та нар гай болдог хөө амнаасаа болоод монголчуудын амны бэлэг гэж нэг юм яриад байгаа. Амны бэлэгтэй ард түмэн шүү гэдэг чинь амаа мэдэрэ гэсэн. Гайцсан үнийг бити тосож асуу. Дугаал бай. Тэр хүн чинь өөрөө аяанда дуурна.
Хааштай ажилгүйг нь мэдсээр гэж иж. Хааштай салцсныг мэдсээр гэж иж. Хааштай гайтаа явж байгааг нь мэдсээр иж. Юуг нь асуу тосод дуурайад байгаа. Дугаалаа л да тэр хүн чинь таныг дуугүй байсан тэр хүн ёо. Нэг хүнд ч гэсэн би загнуулсангүй ёо. Айгуу дотроо баг зарим уйлдэн ш. Баярлсан да. Нүлэмс гэдэг тийм хүчтэй. Дайран давсагчээр нэгэн загин, хоёр загин, нөгөөдөр нь бас нэгэн загин, тэгээд ажлынхын загин, тэгжээд хадам загин гэдэг 4-5 хүн загинах юм бол тэр хүн ёстой 5 хүн загинах бараг 5 сартаа өдлөхгүй дээ. Цаашлаад бүр 5 жилдээ өдлөхгүй. Үг гэдэг тийм байна те, тийм хүчтэй. Үг гэдэг. Дугаарч та нарын инаад ам уу? Та нар нь илүү зан уу? Дугуй. Та өөрийгөө хичээ. Тийм илүү юм уу? Тэр танаас тийм дутуу юм уу? Тийм хүн байгаагүй. Өсөх насандаа өөр хүн байсан. Та мэдж байгаа. Ямар боловсралтай, ямар гоё боловсруучин, ямар хүчтэй хүн байсан. Төр зургийг юм жоо алдаа гаргасан дээр нь дөөрөөлөө талдлаас битим ирээдээ. Тэгээ ирчүүд их сэтгэлээр унж маш их амиа хорлж, маш их одоо буруу зам руу хөтлөгдөд байгаа. Та нарын амнаас, та нарын тэр нэг сэтгэлийн хатгүй гимгүү царилшид хор найруулдаг танараас маш их юм үүдэлтэй. Тийм учраас амаа мэдэрэй гэдэг монголчууд амаа мэдж яваараа. Амаа. Нэг дүүрэн амьдрах гэж яах вэ? Дундуур амьдрий. Дундуур дүүрэн явъя гэдэг. Дундуур дүүрэн яв гэдэг багш та нар дундуур хэрнээ дүүрэн яв. Дундуурыгаа л дүүр гэдэг. Тэгээл болно. Аяанд өдөр хоногоор аяанда бүр гоё болоод байна. Би болж байгаа. Би дүүрэн болж байгаа. Айл өөрийгөө би дүүрэн штэ гэл үг гэдэг өөрөө амттай. Аяанда дүүрээл байхгүй мөр ороод баг хүрээл ирнэ. Юм гэдэг гоё. Ирж байгаа юмыг та бодлороо үгээрээ л дуудана. Таны бодол, таны үг өөртөө амттай, өөртөө хүчтэй. Та өөрийнөө доторх бодол, доторх оюун санаа, доторх үг бүх юмаа та өөрийнхөө юмыг ер нь өөрийгөө хунтраадаг, өөрийгөө голдог, өөрийгөө үнэлдэг хүний мянга сайхан юм хэлээд ирдэг. Яг та өөртөө үнэлэмж байхгүй. Дандаа өөрийгөө би мэдхгүй. Уулаасаа миний юм бэлтгүй. Уулаасаа бүтдгүй ингээд та өөрийгөө би уулаасаа муухай хүн, уулаасаа наамхын юм чин, бүдүү юм чин, тарган юм чи, уулаасаа өвчтэй юм чи, уулаасаа эмээ юм чи гэдэг ингээд өөрийгөө муухайгаар та хэдэн янзаар хэлсэн бэ? 7-8 янзаар хэлсэн бол та хэзээ ч хөдлөхгүй. Амны бэлгээр ээж аваад хоёроос өгсөн энэ гоё биеийг энэ орчлонд арчилж, цэцэглүүлж, дэвжээж, наслуулж, дэлгэрүүлж явах чинь таны үүрэг. Таны өөрийн чи үүрэг. Энэ орчлон таныг наашны илгээсэн, танд итгэсэн. Ийм амархан итгэл алдарч, ийм амархан энэ гоё биеийг үгүйсгэж, оюун санааг үгүйсгэж, ийм амьд сэрүүн байгаагаа үгүйсгэж бодож ярих чинь айгуу том амны алдаа шүү. Тийм учраас өнөөдрөөс эхэлж амаа хам хийдүүл, амаа. Хин яаж амьдраад яаж ирүү чимээгүй. Өөрийгөө л бод. Өөрийгөө л уртаар бод. Өөртөө илүү их ажил. Өөрийгөө илүү их цэнэгэл. Оюун санаагаа цэнэгэл. Буруу болгоноо март, муу болгоноо март. Би чи ямар муу юм надад хадгалагдаад ямар муу юм би дайж явж байгаа гэдэг сайн бод. Би нэрийг ойр үдих ууртаа хэрүүлж болчихжээ. Яна түмнийг загнал. За на уураа мэдээ, за үгээ мэдээ. Хөдөлгөөнөө мэдээ. Ер нь өөртөө хяналт тавиад үзээрэй. Бүх юмны эхлэл танаас эхлэлтэй. Бүх юмны төгсгөл танаар л дуусна. Эхлэл төгсгөл хоёр хоёулаа гоё вэжж нэг цэгэн дээр очиж таны амьдрал мандан бадарна гэдэг. Эхлэлийг их муухай эхэлсэн. За нэг ажил эхэлж ёо өстө ари гэж бүтээлээс ямар их гүүвэ, ямар их цаг хугацаа орвоо гэдэг. Тэгээ бүтээсний дараа тэгж бити өнгөрсөн тэр нэг бүтэмжгүй бодлыг эргэж бити дуудаж бодлоо. Энэ толгой ч нь өөрөө таны толгой өөрөө тэр бүтээх гэж 2 сар гүүгээл үсттэй. Тэгээ бүтсний дараа буцаж нөгөө бүтлгүүтлээ бодож болохгүй. Тэгвэл таны ажил эхлэхгүй. Ерөнхийдөө та нарын ажил явдал бүх юм танаас шалтгаалаад амир гацаад идэв. Энийг манайхан мэддэг. Яг гоё эхлэх гээл бүх хүн цуглаа гоё биш. Тэгэл нэг л эхэлж болтгоо. Тэгэл эхэлсэн ч гэсэн хоорондоо одоо юу гэдэг хоорондоо хаалцаж одоо нэг бие биенийхээ уур амьсгалд нэгдэж чаддаг. Тааламжгүй гэдэг. Цаг хугацаа их орох гэдэг.
Ажил ч гэсэн гараас гарахгүй нэг бүтлгүүтэл цаанаасаа нэг боломжгүй. Энд чинь яаж байгаа? Хүн болгоно сэтгэл зүй, ер нь хүн дотоод сэтгэл гэдэг юмдаа бид нар ч үеигддэг шүү дээ. Хүн дотроос ажлын урам, оюун санааны урам, сайхан ажил нь, урамтай ажил нь өстой нэг одоо ч зоосыг олдог бол олоод баяждаг бол уужаад өрнөөсөө хурдан салаад хүн шиг нэг өргөө нэг наамг өмгөө сайхан тайван тутах юмгүй. Хүнд илүү гарах юмгүй ихэд тааллаараа гой сайхан чимээгүй цэвэрхэн дулаан гой амьдрья гэдэг дандаа өөртөөгөө тэр шаардлага тавьж дугуй. Ажил үйсэн ч гэсэн дугуй. Тэр чинь амтнд хилээ зардаад ах юм биш ш. Гэр бүлийнхээ хүрээнд яриад болоо. Найз нь ажилгүй болцсон нөгөө юм чи бүтгээ байцаа гэл ингээл. Та бүтгэж байгаа юм саад гараад бүтгэхгүй болгоо та шааш нь 2 3 хүнд бүтгэхгүй болцсон гэж зарлах хэрэг таны ажил бараг 2 3 жилдээ эргэж сэрхэхгүй. Та өөрийнхөө бүтэх ирж байгаа цаг хугацаа өдрийн нар та нар дандаа гэгээн юм сайхан юм авчирдаг нар өөрөө тийм гоё гачин гоё нар та нарт цэцгэнэлдэг ш. Та нарын над үг чин дандаа хариулж буцааж идэг. Тэрийг та нар ойлгодоггүй, мэддэггүй. Амны алдаа гаргаад байгаа мэддэггүй. Ерөнхийдөө ямарваа юм чин хуу хүний алдаа, хуу хүний ухамсар, хуу хүний хүмүүжил те. Доороосоо хэлсэн, ахуйгаасаа хэлсэн хүмүүжил хүнд маш их нөлөөлнө. Маш их нөлөөлнө. Өнчин өрөөсөн, таны хань өнчин өрөөсөн ч вэ, хагдсан ч вэ, ямуу замаар явсан ч вэ, та ханилаад авсан л бол дугуй. Тэр өнгөрснийг битээс бити голыг хаарлал гэдэг шин. Дугуй. Таны наад нэг эвгүй амны бодлыг хүүхэд сонсоод ач сонсох юм бол яах вэ? Өвөг үзээ ятш. Хүний туулсан амьдрал таирын л амьдрал. Одоо энэ алдаа оноогоо одоо засаад амьдралын үргэлжлэх хугацаанд илүү гоёор хүүхдүүдэд илүү эрүүл байгаа. Эрүүл саруулаар хүүхдэд 5 цаасны бас дэм болж байгаа одоо энэ байгаа амьдралдаа талархаж амьдрал. Амьд байгаадаа таларх. Хөдөлж байгаадаа таларх. Өдөр хоолтой байгаадаа таларх. Нэг өдөр 2 өдөр хоолгүй мөнгөгүй хийж болно. Тэрэндээ баярл. Дугуй. 2 өдөр яг хөө зөв нөө боорцгоо далхаа айдаг амбираа идэл унтна гэсэн. Тэр чинь бас л гурлийн юм чи хоол гэж удаад унталтаа. Нэг сайхан каш юм сайхан сүү уугаа тарг уугаал унтахгүй. Заавал хоол идэх гээл. Тогоо дөрөв хоол идэх гээл. Амралтын өдрөө гэртээ очиод хоолоо идэх гэж юу гэсэн үг юм. Ер нь монголчууд хоол гэхээсээ илүү хүн болон биендээ шингийн имийг төлөхөө хэрэгэл. Одоо ихэд нас явахын хэрээр хоолоо жоохон багасгаад шингийн юмаа төлөхөө. Шингийн юм дотор олон төрлийн шингийн юм байна. За маргаан жимсийн төрлийн имерхүү ууж. За болно. Гэхдээ өөртөө тохирсон жимсийн имийг тэр буцалсан усандаа баг дооцорх юм. Одоо 500 г юмд 100 г-ыг л хин жимсээсэ. Баг дооцор амтдах төдий. Тэгэхэд та усын жоохыг жимсэн ахиу хийх хэрээр сайн биш. Ерөөдөө бие организм гэдэг чинь тэгээ бие рүү юм өнгөтэй одоо улаан дарснууд гэдэг янз янзын өнгөтэй жимснүүд үүдэг те ингээд өнгөтэй юмнууд бие организм руу орохоор одоо улаан дарс улаан жим санаар идэж штэ. Доторх элэг бөөр идэж шүүлтүр эрэхтэнгүүд маш их шүүж задралд уралд орж тийш доошгоо таны шээс улаан гарахгүй л байгаа зү. Тэгэхээр хүний бие организмаа мэдэж их баг дооцор 20 30 г. За өсрөөд 100 г болоо. Тэгээ араас нь шингийн юм сайн уу. Таны шээс гардаг өнгөрөө л гарна. Ерөнхийдөө шээс гэснээс нэр өнөөдрийн манай монголчууд маш их ер нь эрүүл бөөртэй хүн байна уу гэж би хэлэх гээд байна. Эрүүл бөөртэй. Ерөнхийдөө энэ олон жилийн ажлын туршлагаас ингээ ажиглахад маш олон эрхтэн энэ эдгэрдгүй эрхтэн гэж байхгүй. Багш нь системийн хүчний хүртэл имчилж байгаа гэж та нар ойлгодоо. Имчилж байна. Хамгийн эдгэрхтэй удаан өнчлөгийн авахтаа жоо удаан эрхтэн гэж байна. Ганцхан эрхтэн тэр нь бөөр ёстой. Өвчлсөн бол ёстой. Олон жил ноцолдож байна. Яг нь насан залуу бол идэгж байна. Насан залуу бол идэгж ш бөөр. За та 40-с дээш 50-с дээш гараад ирсэн тохиолдолд тэр бөөр идэхгүй. Идэхгүй.
Яагаад бүр идэхгүй байгаа? Та нар багтаа айгүйх хөл нүцгэнгүүдэг, маш их хүртий мэдж уудаг, хоолоогоо хөвтөгдөг. Тэгээ хоолоо өвдснээс болоод зүрх өвддөг. Зүрх өвдөхөөр бөөр өвддөг. Зүрх бол идэгнэ. Зүрх бол. Илэг бол идэгнэ. Хотоод бол идэгнэ. Идэхгүй ирэхтэн байхгүй. Өөртөө л идэх та. Минийх идэхгүй гэсэн. Уугаад аваад энэ чинь хэдэн дозоор уугаад идэх болоод яах вэ? Хойш идэхгүй юм чигээд битгий тэгж бод. Таны ам уу? Тэгээ юм чи авахтаа тэг ууж илээ л да тэг яванда тэгээд юу болох нь тэгж жаад нэг шинжилгээнд ороо эмшир бас найдвар өгөөд нэг тэгж чад дугуй уужээ наадах дугуй тасралтгүй уужээ гэдэг нэг муулгаад идэх шиг. Тэнгүүд нөөдөө чи боор хайш тэг идэхгүй юм чи надыг нэг муулгаад байгаа юм гэдэг. Ууж байгаа юмдаа сүжиггүй хайш тэг идэхгүй юм чи чи өөрөө юм тэгж хэлдэг юм байдаг юм уу? Болохгүй ш. Та өөрөө эргэтэн системээ аврыг гэвэл таны оюун санаа, таны үг дандаа гэгэн байх хэвээр, дандаа гоё ярих хэвээр. Би идэв. Энэ эргэтэн системийг таал буруу холлоод амрууга таарсан болгоныг хийсээр байгаа та эргэтэн системээ өвчлөөсөн хүн та өөр ш. Тэгээ хин дуурлаад ягаад идэхгүй гэж орилоод байгаа. Та идэхгүй гэж орилсон бол үхэл рүүгээ хурдан явна гэсэн үг. Үхэх тийм сайхан юм уу? Багш нь үхлээс айж ш. Би айж байгаа та нар айхгүй юу? Сайхан юм биш. Яг гоо тэнгэрийн орн руу явсан хүмүүсийг сайн та муутай би ч өөрөө эмчилдэг. Өөрөө олон жил бас хамтарч явж ирсний хувьд сайн та муутай таньдаг мэдээ янз янзын хүмүүс янз бүрийн байдлаар тийш явчлаа. Араас нь одоо ингээд би чи нөгөө бас нас орсон хүний хойтрыг давхар хийж штэ багш нь бүр тийм ажил руу хүртэл орсон штэ одоо яагаад тэгэхэд надаар олон жил явсан хүмүүс ардлынх нь нэмэгс тансаг хийлэгдэв юм. Тэр хүн над руу орж надтай ойрхон байсан хугацаа ард юм. Нэг эрэгтэй хүн явсан бас олон жил одоо хүүхдүүдтэйгээ надад салшгүй одоо хүүхдүүд нааваагаа гээл тоглож арчилж имчлүүлээл яваад ирсэн чинь аяанда тэгээд нэг илэг нэг задрахаараа дийлцшгүй та архиа жоохон басгачаараа хааш төвхийн хооронд яад ууж байгаа л явъя гэсээр байгаа тэгэл чад ам гэдэг тэг явуулчихдаг байхгүй хамгийн аюултай юм чинь тэр. Тэгээд тэнгэрийн оронд явсан надаар олон жил явсан надаар ирэх болгонд нэг энэ энерги имчилгээ аваад ирсэн чинь тэнгэрийн оронд очиж бүр дээшөө гайхамшигтай явдаг ш. Юм гэдэг сонир бас нэг Аз байна. Багш нас тэнгэртэй холбогдсон болохоор өстө үзэд тарсан. Нэгд надаар орсон, нэгд надаар имжлүүлсэн, надтай олон жил холбогдсон. Ууггүй 10 гаруй жил энэ хүнтэй би ноцолцсон хэрээр явуулахтаа л явуулна. Сайхан газар руу явуулна гэж бас багш хүний зөвс бичиж чадлаараа миний хийдэг ажил яг гол юм чи энэ байхгүй. Та нарыг сүнсэн бие чинь засна. Аргадна, янзлна, хойтхын одоо хийн. Надаар яваа гэж ээж авах юм хэлэх гэдэг. Надаар ерөөсөө яв миний дэвтэр дээр нэр нь ороогүй бол боломжгүй. Нэр нь ороод нэг 3 сар хэртээ яваад юм уу? Нэг 3 жил хэртээ яваад алга болсон хүмүүс юм ер нь гүйцэд хийхгүй юм билэ. Хугацаа дутуу байна гэд. Тэргээрээ ялгаатай би юм гэдэг ямар юм. Одоо энэ хүмүүсийг ч одоо ийм чи хилээ яриа тайлбарлаад одоо ийм юм биш үү гэдэлтэй биш дээ гэдэг надыг болохоор бэлгэм тэгж битгий бод хүний өмнөөс чи битгий бод чамаг гэж тоохгүй чи битгий тоо алтх нь хийх албагүй хайчих тэнгэртэй дөрөв надад чинь чам дээр хэдэн удаа ирсэн тэнгэр мэднэ гэдэг шууд надыг өөдөөс ам барьцаа гэнэ би болохоор жоо өрөвцөлдөө ламрын хийж байгаа юм ба тийм сайн биш гүцэтгэл байхгүй л дутуул хайчих тийм лээ тэрийг гүцэх гэж бас чадсан багш нь хэд хэдэн хүнийхээ хийгээд сайхан болгосон. Өөр хүүхдүүд нь мэдхгүй юм чинь мэдхгүй шүү дээ тийм нэг юу ч үү. Энд чинь нөгөө далд оюун санаатай харьцах далдууд багшиг л хийдэг ажил. Ирсэн бол та заавал буцсан. Дээрх буцах энэ орчлон бид нар хүний мөртөө, хүний зонтоо, нэр бүтэн, элэг бүтэн, эрүүл мэнд бүтэн бүх юм бас нэг жоохон бүтэн байвал их зүгээр байна. Юм болгон цаанаасаа жам явсан юм тий. Одоо ирсэн жил буцах жамтай. Энэ олон жил гоо насалж байгаа, өндөр насалж байгаа, ир гарцсан гоё олон гоё хүмүүсээ нас яваад байгаа. Энд чи гоё байхгүй юм ч та. Сайхан сэтгэлтэй хүн бол байж лээ. Тий чин сэтгэлийн залуу насндаа маш их сэтгэлийн сайхныг эдэлж тэр болонд нугардгүй, хугардгүй, бухимддгүй, уцаарлдгүй, түлхтгүй хүмүүс байж л гоцоо. Тунж үлдчихэж ш. Та нар тэгэл хар. Тэгээд амны бэлэг сайтай. Тэр олон зовлон, тэр олон уу гашуу,
Тэр олон хүүхдүүд нь урдуур нь орж явах байдна. Ёл байж. Та ямар сайхан урт насч байна. Өө миний хүүхдүүдийг тэнгэр авцсан. Тэнгэр мэ хүүхдүүд маань тэнгэрт хэрэгтэй болоо миний хүүхдүүдийг авсан биз? Би хүүхдүүдэд тэнгэрт өгсөн болохоор тэнгэр надыг байлгаж байгаа юм байна. Сая гоё ярьж байгаа байхгүй юу? Нэг талаараа зөв. Ер нь хүний сайныг тэнгэр авдаг. Таныг өшөө ухааж, өшөө оюун санаа суу, өшөө олон үр хүүхдүүдэд харагд. Одоо ойрын 5 жилдээ шинэ 2 гоо шинэ орчинд гоо шинэ удамчиг гоо шинэ хүүхэд ирэх гэж байгаа. Тэрийг харуулах гэж үлдээж байгаа байхгүй юу? Тэрийг манай ахмадууд мэддэг. Явахын ямаар нэг л гашгараад идэг. Дугаалаа л да. Таны байлгаад байгаа ч учиртай байхгүй. Яг шинэ нэрний хүүхдүүдийг тосож авахд заавал удмын настан хүн байх хэвээр. Настай хүн. 1-2 байх хэвээр. Ганц байсан ч одоо ганцдахгүй. Тэгтэл ганц байх гэж тэнгэр харамсдаг. Байлгаад байгаа чинь танаа удамд шинэ нэрний хүүхдүүд, шинэ бэрүүч нь орж иж, шинэ нэрний хүүхдүүд өгөх гээд байгаад таныг харуулж бас нэг эрэгт нь энэ буураа бас тосож өөрөө нэг бэлгийн нүдээр харж байгаараа тэнгэрт бас мэлалга болоо явчихдаг байхгүй юу? Хитэн үеийг харж байгаа нь бас учиртай ш. Бүх юм цаана учиртай болоо тэр хөвшөнд байлгаад байгаа юм тэр. Надыг тэнгэр авахгүй юм байна гэдэг ингээд яриаддаг. Болохгүй. Цаг нь болоог бол болохгүй. Дахиад 2-3 жил тэр дахиад дараагийн хүүхдэд ирэх гээд байгаа байхгүй. Тэр үнийг дахиад тэр агуу хүүхдүүд дээр өндөр настангууд хэрэг болдё. Маш хэрэг болно. Тэр дээр үеийн тэр хуучны тэр тийм их одоо сэтгэлийн хаттай, тэр олон гамшигыг, тэр олон үхлийг, тэр олон аваар осол хүн амьдрал зүсэн зүйлийг юм сонсож үзэж харна шүү дээ. Тэр болгоныг даваа туулаад сэтгэлийн хатаараа өөрийгөө босгоод, эрүүл мэндээ босгоод, амьдралаа босгоод ингээд 100 насыг илээг явж байгаа юм сайхан буураад байж. 100 бол настаа бас 20-30-аад буураад цааж амьдрч шүү дээ. Та нар нь өөртөө одоо настаа гэж хэлэхээр болиороо та нарыг настан гэх юм уу? 100 ч хүрээгүй гэж. Адаглаа ир хүрчих. Тэгвэл настанд ордог. Нэг 60 хүрснийг өндөр настан гэдэг наа амаадтаараа та нар. 60 насыг чинь бага нас гэдэг тэнгэр. Тэгээ байлгаад байгаа нь хэлж ш тэр удамд шинэ хүүхэд ирэхийг тэр хүнд харуулж. Бас тэр хүнээр тэнгэр харах гэдэг ш. Манай удмын нэг хүнийг тэнд бай. Тэд нар нэг тэр хүнийг овоо олон жил байж байлгаж байгаа дараагийн хүүхдүүдийг харуулна гэж байлгаад тэнгэрээс тийм юм гэдэг учиртай тэр хүнд бас зүүдээр нь янз янзын мэдээлэл ирж байгаа. Тэр хүн цаагаараа тэрийг мэдж байгаа. Гэхдээ хэлж болохгүй. Хэлдэггүй. Тэр нэгсэн цаагаараа нууц байдаг. Ерөнхийдөө ир гараад ирэхээр тэнгэрийн нууц талын мэдээлэл настангууд маш их авдаг өгөөд үр гочтой тэрийг дэлгэрүүлэх харуулах юм тэнгэр цэрлүүлчдэг бол залуу наснда хэлж залуу наснда гайхуулж залуу наснда энийг дэлгэрүүлж явахгүй та одоо өтөл наснда хүүхэд наснда ийм юм хэлэхээс ичхгүй байх нүгэд хилүүлдэг вэ. Тийм учраас одоо энэ өөрийгөө одоо эмээ өвөө болцсон тэр 60 70 80 насны хүмүүс одоо харин жинхэнэ сэтгэлээ нээж ярих юм одоо яриараа та нар. Ерөөдөө 80 хүртэл хүмүүсийг өндөр настан гэд тэнгэр хүлээж авдаг. Яг л дээрүүд манай монголчууд маш урт настай байсан. Дэлхийд хамгийн урт настай манай монголчууд байсан. Монголчууд насаараа аавна. Ясаараа аавна бас маш өндөр жацтай, ранта хүчрэг хүмүүс байсан манай монголчууд. Бүр ямар ч хүчрэг амтныг зур аваал лантуу аваал одоо дайтдаг. Ямар ч араатай ирэхэд тийм хүчтэй ирэхэд цаанаасаа бүр юм хүчрэг ингээ өсөх насаас ингээд бүр ингээд тийм болгочдөг нэг эрэгтэй хүүхдүүдээ. Тэр дугуйн тэр юу тийм хүнд байсан үү? Ерөөдөө багш нь маш үеийн урт олон янз янзын байдаг л да надад мэдээлүүд нь. Тийм учраас амаа мэдэж, бие мэдэж өөрийгөө өндөр настан гэж бодлогоогоор дандаа гой тайван амгалан, дандаа өөрийнхөө төлөө, Монголын төлөө, хүүхэд болгоны төлөө хүүхэд болгоныг өөрийн хүүхдчийг бодож хэлж, ярьж, захиж тэр хүүхдэд засаж яваараа гэж хэлээ. Хаа байгаа газараа минийхөө ингэж болохгүй. Минийхөө ийшээ суу гэж хэлж болно ш. Минийхөө маа энийгээр нэг унаандаа нэмэрлээрээ гэдэг. Мөнгө нь өрөхгүй байж болно ш. Та нэг 5 цаас өгч болно ш. Хүний хүүхэд гэдэг утгаар бүр гар дэлгэхгүй н одоо нэмэнэр. Хэдий ч нэг гар дэлгсэн гэмээ та тэнгэрт их том оноо аа. Маш хүндэтгэлтэй. Яг бол хүүхдэд гар дэлгэх 10 жилийн хүүхдэд гар дэлгэх оюутнуудад бас гар дэлгэх ёстой. Надад ч ажил мөрлөө ороогүй үндсэн цалин байхгүй учраас ийм хүмүүсээ та шаардлага гарвал автобусны мөнгөө загнуулж байгаа хүүхдэд та мөнгө өгч болно ш. Нэг удаа та дагуулж ороод дааж болно ш.
Нэг одоо та өөрөө судал тавьж өгч болно ш. Одоо нэг хүүхдүүд чинь шөнөөрөөг нэг гар утас барьсаар өгөө тарих мэдрэлийн систем нэг нойргуудад орсон автобусанд ороод унтдаг хүүхдүүд зөндөө цэцэрлэг өвчг бүх толгой тавиад тас. Өрөвдмөр харагдах юм аа. Тийм хүүхдүүдийн чинь сэрэхэд хэцүү юм. Настангууд чинь бос эмээ сууя гэж загинж ирэл. Настангууд өөрсний залуучуудаа жоог хүндэтгэлтэй хандмаар байна. Хүндэтгэлтэй. Таны хүүхдийг л ижил. Минийхөө эмээдээ нэг судлаа тавиад өгчөөч эмээдээ эмээ нь ингэж байна минийхөө. Сайхан зөөлөн ижиж шиг нэмээ шиг сайхан орлож тэхэн сайн хэлж болохгүй юу? Монгол одоо гой заншил биш. Тэгэж аюу тийм дээрэнгүү. Би сугстай гэсэн захирангуу. Ингэж Монголын хүүхдүүдийг одоо настангуудын нэр хүнд нэг өхрөө эвэр дэсгэд 1000 өхрөө эвэр дэснэ гэдэг дээр үг тэр чинь л одоо өнөөдрийн Монголын ахмадуудын тэр намбгүй байгаа. Ёс зүйгүй байгаа. Тэр эвгүй байгаа бүх характер чинь нийтэд их энэ нийтийн орчинд гадуур маш их түгээмэл муухагаар зарим юм харагдаж байгаа учраас бие мэдээж ухаанаа мэдээж их зөв зохистой бие авч явж зөв өөртөө таарсан гой хувцлаж өвлөрлөлтөй хувцлаж бие мэдээж их зөв явах хэрэгтэй гэдгийг хэлье багшин. Зөв бэ. Тэг өнөөдрийн одоо монголчууд гадаад техник дуурайгаад суухта ямар хөлөө ачиж сууж байна. Хамгийн цээртэй юм чинь тэр монгол хүн хөлөө ачиж суухыг цээр ёсонд ордгийг болохгүй. Тэр зурагтаар чинь бүр хөлөө ачиж суучаал дэвтэр барьсан. Ахмадын өөдөөс өрнө. Гутал нь ингээд савчаал одоо хөшгөлж байгаа. Ямар муухай бүдүүлэг байна. Болохгүй. Урд нь ахмад хүн биш. Их хурлын гишүүн суулгачаал нэг залуу зүгээр. Амар одоо юу гэдэг арай л бүдүүлэг байна. Энэ телевиз ч гэсэн бас хаана одоо энэ бүх юм чинь харж байгаа хүүхд болгон яг тэрийг л дөөрөө ш. Маш юм дөөрөхтэй амархан байхгүй. Тийм учраас хүн болгон зураг телевизээр хаа олон нийтийн газар хөлөө ачиж суухыг цээрлэн эрүүл мэндэд хамгийн хортой муу хөлөө ачиж суух арцгийн бүх сав салын бүх юмдад эмэгтэйчүүдийг илүү халтай эрчүүд ч гэсэн халтай нурууны өвчин чи тэрнээс эхэллээ. Тийм учраас монголчууд хөлөө ачиж суугаар завилд суудаг байсан. Хамгийн сайн завилд суун. Тийм учраас хөлөө ачиж суухыг цээрлээ шүү гэдэг багш нь илүү анхааруулъя. Тэг хүн болон хар өнгөнөөс салаараа гэдэг бас дэндүү анхааруулъя. Оршуулганд явж байгаа бол хар өнгийн юм өмсөхгүй ш. Оршуулганд явж байгаа хүмүүс хар өнгийн юм өмс за тэг хар сүнсэнд одоо даруулж хар сүнс одоо тантай ойрхон болчдөг шүү. Тийм учраас өнөөдрийн монголчуудыг хот хөдөөгөө байгаа олон сайхан монголчуудаа хар өнгөнөөс холдоороо л гэж таанаас одоо хичээнгүүлэн одоо захиж хэлье да. Энэ бол таны ухамсар хар өнгийн өмс хэрээр та үр хөвгтөө сэвтүүлж гайг та дуудаж байгаа байхгүй ерөөхдөө гэр орондоо гай оруулж ирж байгаа эцэгчүүд томчууд энэ оюутнууд тийм учраас бид нар биеиндээ үлэрлэж гэр бүлдээ халуун дулаа уур амьсгал бэлгэлээ л гэжэл хар өнгөнөөс холд ерөөхдөө тэгэл бусдаар бол гайгүй зүгээр болчин ерөөхдөө монголчууд болохгүй юм байхгүй. Ингэж их хар өнгийн юм монголчууд өмсдөггүй байсан. Хар өнгийн цээр ёсонд ордог хар өнгийн нийтийн тэр концерт нийтийн арга хэмжээнд хар өнгийн өмсдөг удам судраа гутаахын дохио болдгийн тэр чинь энэ сайхан биерээ дүүрэн мэнгтэй биерэн дүүрэн толботой биерэн дүүрэн хирамера хоёр удмын мэдээллийг шингээсэн агуун гой ариун гой биеийг хар өнгөөр будлаа гэдэг өвгдөөцүүд та нарыг хараад маш их харамсаад тэнгэрт үйлдэж шин даач яваа гэд. Тэгвэл хар өнгө бол халтай хар өнгө бол тийм хүчтэй муугараа хүчтэй амич навна аваараа осолд орноо. Тэгээд уурлаад байгаа чинь зөөврлээд байгаа чинь хар өнгөтэй ойрхон байсны одоо учир юм шүү гэж багш нь тайлбарлая. Тийм учраас хар өнгөнөөс холдоод ирэхээр аанда танинаад уур амьсгал аашаар шин таны нойр хол өөрөө зөөлөн зүв болоод ир. Байранд ороод гоё болоод ирнэ л гэдгийг хэлье. Тэгээ бүгдээрээ урт наслах хэрэгтэй нэрүүл мэндэ мэдээж хүн болгонд ордороо урт наслаа. Урт наслах хэрээрээ өөртөө арчаа тавиаж үр хөвгтөө үлгэрлэж дандаа үр хөвгтөө шин сайхан мэдээл гоё мэдээл түгэж ухааны дээд аав оюуны дээд ижээ гэж одоо үр хөвгтөд үнэлэгдэж монголчууд их гоё явж ирсэн арт түмэн. Тийм учраас үргэлж үр хөвгтүүдтэй одоо билийн дээд ээж аав гэж ярьдаг хүүхдүүд эмээ өвгөө хэлдэг учраас та нар
Тэг хүндэтгэлийн тэр гоё үгийг та нар хүндэлж дандаа өөрснөө хүүхдүүдэд хүндэтгэлтэй хандаж насан туршдаа хүндүүлэх, үр хожтой хүндлүүлэх, айн тавихтаа хүртэл хүндлүүлж таныг тосож ирж уулзсан шүү дээ. Явахт чинь. Та гомдоосон ч гэсэн тэр чинь эртгэл байхгүй явахын цагт чинь. Та ямар мухаа гомдоож, ямар мухаа хэлж явуулсан бэлээ тэр чинь эртгэл байхгүй хүн. Таныг харихын цагт. Та тэр хүүхдэд уучлалтгүйж үгээ буцаагаал авчих. Тэгээд болоо. Одоо та нарын солонгосын дараамууд аягүй тийм нээлттэй. Солонгосууд яагаад ингэж хөгжөөд байгаа? Яагаад ийм оюунлаг байгаад байгаа? Яагаад ийм entertainment тийм нэг шоу бизнесээр төлхөө яваад. Ерөнхийдөө солонгосууд ерөнхийдөө шоу бизнесээр одоо залуучуудаа хүүхдүүдийг ерөнхийдөө тийм муу юм сатаахгүй гэдэг үднэс ерөнхийдөө ингээд дуу хөгжим рүү оруулсан. Ерөнхийдөө гэгэл юу урт наслахын тулд дуу хөгжим нэг номерт энэ хөдөлгөөнтэй билж бас хүний эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй гэж үднэс солонгосууд тэр нэвтрүүлгийг дамгаа хийж байна. Жилийн жилдээ хөгжүүлж ирж байна. Нэг талаараа зөв. Манай ч гэсэн бас тийм байгаа. Гэхдээ тэрнийг хажуугаар манайхан дээр янз янзын секс дугуулж яваад тэг гэр бүлийн хүрээнд сайн тоглох хэрээр л та нарын тэр муу бодол, муу ааш, муу өгчл тоглоом дундэр уурлаг өөрөө гараа авчид. Яана уучлаарай би юугээ хэлж уучлаарай гэд. Үгээ шууд хурдан татчихэ. Яг бол олон жил таны энэ дээр хоолон дээр ирээд гарахгүй байсан үг чинь тоглоом дээр гараа авчдаг байхгүй. Тэгэл ойлгоч. Тэг өөр хүмүүс тэрэн дээр нэх ижээ авдаг гомдох юм байхгүй чамд хэлий гэж хэлээгүй. Дотор байсан үг нь өөрөө нөгөө тоглоомонд уурсан уураар гараа авчиж байгаа. Ямарваа юм орсон бол гардгийг. Та хүнийг уурлуулсан гомдоосон бол заавал уучдгүй тэр хүнийг та өршөөх ёстой. Энэ амьдын ертөнцийн нартын ертөнц чинь өршөөлийн энэ одоо орчинд бид нар их байж байгаа. Яг бол нар гэдэг чинь тэр чигээрээ бид нар дэлгэрүүлэх гэж цэнэглэж тэ бид нар эрчим энергийг цэнэглэж биднийг эрүүл байх гэж дандаа гэгэрч ариусч их мэд байгаар урт наслаараа одоо дандаа эрүүл сар дандаа одоо гоё ариун байгаараа гэж нар маш их одоо олон цагаар бидний дээр байж шít одоо нар өвдөцсөн бидэрт ингээд нарыг байлгаад байгаа юм. Бид нар байгаад байгаа нь бас учиртай цаана учиртай. Тэр сар байгаад байгаа нь за минийхөө одоо сар одоо харанхуй шин багш өвдөөд энэ харанхуй болохоор л ингээд тавгуутад байна гэдэг чинь харанхуй шин сар харангууд маш их уучлалтгүй гэсэн. За алдаахаа цас. Өөрийнхөө уучлалыг одоо хэл. Өшөө сар мань уучлаарай би одоо ийм том алдаа гаргалаа. Ийм амны алдаа гаргалаа. Ажил дээр ийм санаанд ийм алдаа гаргалаа ингээд одоо юу вэ? Тэр болгоно харанхуй шин хэлчихдээ. Харахгүй шүн хийлээд араас нэг сайхан сууч. Тэгээ унт. Бүх юм чи ариусна. Таны хэлсэн юм чи үнэн бол та ариусна. Үнэн л юм хэлнэ. Тэгээ дутуу юм хэлтгэл ахта хэлхийстэй гэдэг. Тэгж ярих юм бол таны сэтгэл ариусахгүй. Сэтгэл гэдэг чинь таныг хамгийн юм чи сэтгэл шаарддаг. Та бас хамгийн юм л та хүсэж байгаатай адилхан. Сэтгэл бас хамгийн үнэн юмыг танаас хүсдэг. Яг үннээ л хэл. Үнэн байдлаа яар. Умдлаа тайл. Уучлалтгүй. Найзаасаа уучлалтгүй, аав ээжээсээ уучлалтгүй гэдэг чинь тэр шөнийн цаг тийм цаг хугацаа та нарт оногддог учраас байгалийн үед бол энэ одоо цас мэс илүүх та нарын хамаг муу мухаг даагаад өөртөө даагаад ингээд авснараа хайлаад тэр чигтээ алга. Таны имийг тэр байгалийн юм өөрөө алга болдог гэсэн. Тэр энэ өвлөө үлрэл хамгийн гоё үлрэл. Та нарын муу мухай юм чи өөрнө. Багшаас даан чав энэ жил би ч одоо хичнээн түүнийг одоо артлыг дааж ам амьдралыг дааж ажиллав. Ямар ч олон хүний оршуулга юм үзэж харав. Ямар ч олон хүнтэй ингээд одоо муу мухай юм өвл ярьдээ. Багшнаас өвл яриад цас мүсэнд яриад тэгээд тэр цас мүс чинь таны тэр бүх эрчим мэдээлэлэр чинь таны имийг байгаль өөрөө татаад авчтэй. Тийм гоё. Тэр цасан дээр нарны тусгал ирж байна. Нарны тусгал. Цас чинь өөрөө тастай. Тэр тас толгоноороо таны мэдээлэл болон үг өсөхгүй тэнд бичигддэг. Байгаль тийм гоё. Монголчууд нөгөө байгальтайгаа хүн холбоотой, газар шороотойгоо хүн холбоотой гэдэг чинь энийг чи хэлээд байгаа байхгүй юу? Цас мөсөн дээр очиж хингэж лөөлээд бүх юма гарга. Би ханаа алдцсан. Хайр танаа ааваа алдцсан. Тэнд очиж өөлж өөлөх юм аа нулимсыг барьжлахгүй. Яг нулимс гарах үедээ нулимс өөрөө зөө одоо өөлөх гэхэд нулимс ирэхгүй ш. Сэтгэлийн гүнээс сэтгэлээс ундарч нулимс ирнэ. Бүр дээшээ ирж
та нарын нүдээр угаагдаж гарна. Давхар нүд нулимсаар угаагддаг нүд. Гоё байгаас тэгэхээр бид нар хаяа яг шаардлагатай үед нь нулимсаа гаргаж байгаараа гэж багш нь тэгээд байгаа чинь тэр нулимс чинь таны гомдлыг, таны гашуудлыг, таны харамслыг, таны шунлыг өөрөө бүх юм чинь нулимс өөрөө хамт аваагаар авчихдээ. Яана би үйлчлээ ичмээр юм араас нь битгий тэгж боддгоо. Ямар юмны араас дугуйл байл та манайх жоо аман төрөгдөд идэв. Манайхны гимэн тэр. Тэм учраас нулимсыг хизээч залгиж болохгүй, хизээч барьж болохгүй шүү. Та нулимс барьснараа их аюул үзэн, үхэл үзэн, юу эсэв үцэх вэ? Нулимс өөрөө шорог, хатуу, үнцэнтэй. Бас нулимс өөр үнцэнээр ирнэ шүү. Зүгээр урсахгүй. Зүгээр гоё концерт үзэж байгаа л нулимс хасгараал явдаг гэсэн. Ямар гоё дуулж яана гэдэг. Дуу өөрөө хүнийг одоо тарих оюун зүрх сэтгэлч өөрөө тэр дуугаар дотоод ертөнц чинь өөрөө угаагдаж нулимсаараа галгарч ялгараад тэр нулимсийн таны шунал тэр бүх юм чи аваа гарчиж байгаа байхгүй. Та зөв чимээ хүнд баригдахаар үзэ нулимсаа арчаал тэгэл чимээгүй. Гаргаснараа та өөртөө баярл. Нулимсныг гардгийн байж. За болоо. Тэр нэг гаргаад ияал гэж гаргаад. Гаргаад ияа гэж кино болгоныг харж уйлал. Концерт болгон харж уйлаад ич болохгүй. Нулимс өөрөө химжээтэй. Гарах үедээ гарна. Эцэгтэй үед гарахаас биш. Зүгээр кино хараад өрөвдсөний төлөө үгүй шүү. Та гоё ариун нандин шингэнэ харамслын юм шиг хэрэггүй юмд одоо урсгаж байна гэсэн. Энд чинь бас саагураа та шээс бол гарах замаар өөрөө боловсрогдол гарч нулимс гэсэн адилхан шүү дээ. Тэгэхээр өдөр болгон нулимс чинь за одоо багш нь үйлээ гэх багш нь хаяа энэ лайв дээр их үйлдэг үсэ та нар санаж байгаа. Нулимс чи өөрөө аян дээр хүүхд ярихаар гэл асгарчдаг байхгүй. Өнөөдрийн хүүхдүүдийн байж байгаа. Өнөөдрийн хүүхдүүдийн эрүүл мэнд энэ дутагдж гачигдж байгаа. Энэ насалдахгүй байгаа. Энэ болон аутизмтай, даунтай, энэ болон одоо эвгүй гажиг болцсон одоо өөрчлөгдөхгүй болсон хүмүүсийг хараа үнэхээр би ч өмөрөөс сэтгэл өмөрч байгаа юм. Хайр хүүхд даанч яваа. Тэгээ хүмүүс аутизм багшаа ханаас ирдэг гэж асуудаг. Ирдэг юм биш ээ. Та өөрөө таны эрүүл мэнд эрүүл бус гэсэн үг. Нэгдүгээрт таны шалтгаална. Хоёрдугаарт удмаа шалтгаална. Гуравдугаарт хөндлөнгөө шалтгаална. Олон юм хавсардаг ямарваа юмд. Өөртөө наахгүй хүнрүүл дайраад. Би зүгээр тээсэн. Тэр эмлэгт очиод тэр эмч авсан гэдэг тэнэлт гисэн гэл одоо бараг л одоо тэр бараг миний хүүхэд ийм гарчлаа гэл ингээл. Энэ хүүхэд яагаад байгаа юм бол гэдэг хүний өвчгөл ингэж нэг тийм хүнний альцаатай нэг сонин ээжнэр. Илүү хүүхэд яагаад тэгж ирсэн? Ээж илүү одоо юу гэдэг жирэмсэн багтаа дургүй байсан. Жирэмсэн гэдэг сонсоон уурлаа, уйллаа, бачуураа. За тэнгүү тэгэл дуусаа. Эхлэн тэг тавигдтыг. Эхлэн баярлахгүй тохиолдолд тэгэл аутизм аль нэг талаараа өөрчлөлтөд орж ирнэ. Таны дотоод сэтгэл тэр үед ижигээ баярландаа гэдэг аюу гоё чамруу өөрөө зөрж танаа удам чамруу панк гэж өгч байгаа. Та даарна сонсоогүй төс гэл байхгүй. Дэлхий хөмөрч байгаа шүү. Эвгүй болонгууд тэр хүүхэд баярлах уу? Таныг баярлна гэсэн чинь эсэргээрээ болохоор тэр хүүхд яах юм? Хамгийн анхны дохиог танаас мэдэрнэ. Та яаж хүлээж авсан бэ? Тэгээ хамгийн анхны дохиог гоё хүлээж авсан. Үнэхээр хүсэж авсан. Тэгээд ийм гарлаа гэдэг. Тэр чинь бас учиртай. Та бас нэгдүгürt эрүүл мэнд 100% байна уу? 80% байна уу? 30% байна гэдэг. Та эрүүл мэндээ ер нь төрөө гэжэл төрмөр байна гэж 2 жилийн өмнөөс 2-3 жилийн өмнөөс эрүүл мэндээ үзүүлж хяналтанд орох хэрэгтэй та. Эрүүл мэндээс хяналтанд орж эжийнэр хамгийн түрүүнд зүрх бөөрөө хамгийн түрүүнд сайн амжилуул. Тэгжээж хүүхэд гоё гарна. Тэгээд эрүүл мэндээр эмнэлгээр явж бүх шинжилгээнд орж ясны дараагаар үргэлжлүүлээд 2 багшаараа явж болно. Бүх юмыг дахин давтан засаж гоё болгож. Тэгээ төрн төртлөө 2 багшаагаа хяналтанд явна. Цаанаа эмнэлгийнхаа хяналтанд явна. Тэгээ төрж болно. Битэрийн хяналтанд явсан хэрнээл нэг тим явах шиг хилд ордгоо. Хөлд ордгоо. Тэгээд нэг тим ирж чад энэ бол удмын мэдээлэл.
удмаас дамжиж бас тийм юм орж ш. За тэрийг тэгээл орхич та бити янз бүрийн бод. Хэрвээ хажууд чинь ах トゥ гэж найз төвч чинь тиймэрхүү хүмүүстэл хоёр багш руугаа явуулахыг хичээгээр хоёр багш нь болж өгч чадахыг, болгохыг, амьдруулахыг дэлгэрүүлж эмчилгээг хичээх болно. Тэгээд үнэхээр боломжгүй бол ээж аав нарт нь бас учрыг хилдэг. Ясаа болохоосоо болохгүй нөхцөлөд үздэг, шалгадаг тийм байгаад байгаа. Тэгээ хүүхдэд битих улаан уяа зүүгээрээ болохгүй шүү хүүхдэд улаан уяа зүүж бол хизээч болохгүй хүүхдэд улаан уяа. Наа утас чинь хүүхдэд гай болно хөөс дом болохгүй. Та нар дом яриад үгүй наа түүх чи өөрөө сүнслэг төвшний маш өндөр оюун санаа орж иж өөрөө чамдын дотроосоо ингээд бүх юмтайгаа ирсэн. Улаан уяа чинь чөдөрлөөд наа түүхтэй чинь заа нөгөө салдгүй багш нь ханиад нь салдгүй хатгаан салдгүй наа уяаг нь авчиашээ тэгэл наа түүх чинь гоё болчихно. Уяаг нь авсан шээсээ өөр болж байгаа юм багшаа. Та нар яг ч хүүхдийн гарт уяа зүүж байгаа. Хин зүү гэсэн. Тэгэл энэ хоолонд нэг шүрүүлч чинь бас. Бити хүүхдэд юм зүү 13 нас хүртэл хүүхэд юу ч зүүхгүй шүү. Болохгүй. Цэр ёсон дор наа түүхтэн дээр тэргүй тэнгэртөө цаагаар аавараас үнс нь холбоотой байд. Хүүхдийг тэнгэр илүү мэднэ. Харин ижи нар, ээж нар, эгч нар нь харин бодлороо хүүхдийн хэрүүлэнд ингээд орой унтахта дээшээ бодлороо хилээд унт. Ийм байна. Энэ туслаад өгөөч хүүхэд ингээд байна дээшээ хил. Тэгэл болоо. 3 орой хил тэгэл болоо. Та нар бүгдээ тэнгэртэй холбоотой. Тэнгэр гэдэг тийм агуу та нарыг дандаа харж идэг, сонсч идэг, хүлээж идэг. Та нарыг ойлгож идэг, тунгааж идэг, ухаарахыг чинь хүлээн, ухаан суухыг чинь, оюунлаг болохыг чинь, сэтгэлийн хаттай байхыг чинь, урт наслахыг чинь та нарыг цаг тутам өдөр болгон та нарыг нараар дамжуул та нарыг хардаг, хүлээдэг, нараар дамжуулж юм шиг наранд бол ерөөхдөө хамаагүй одоо буруу юм, муу юм ерөөхдөө наранд бүү харуул, бүү хий гэж хэлдэг юм шиг өөрхөө алдааг хамаагүй гадныханд харуулаараа тэнгэрт бити харуулаараа алдаан дээрээ дөрүүлээд өөрийгөө сайн засаараа өөртөө сайн ажиллаараа өөрийгөө ухааруулаараа төвчээртэй байгаараа амаа мэдээрээ дугуй өнөөний цагаас эхлүүлээд жоохон амаа мэдээ дугуй байж сурыг зөв газараа жоохон зөөлөн дугрыг богинохон дугрыг өвлгөр шиг өглөөд ахаа зогсоо тий өвлөж аншаад ахаа зогсоо жоохон чимээгүй. Тэгэл амьдрал өөрөө л болдгоороо бол өдөр өнгөрдгөрөө л өнгөрнө. Цаг хугацаа жоо учиртай уураар биш тайван байж тайван байх хэрэг таны тарих оюун, таны зүрх, таны дарал, таны сахар, таныг тайван байх бүх юм тайван байна. Та хэдрийгээ уурлаж догшиж ширүүлснээр доторх бүх эргэтэм чинь систем чи өөрчлөлт ороход таны тэгэл дарал туугаа сахар хөдлөөл бүх юм чинь давхар хөдөлчдөг байхгүй. Систем чи хөдлөл. Тэгээ хоёр багш нь маш олон дааврын өвчтөй хүмүүсийг, хавдартай хүмүүсийг, аутизмтай хүүхдүүдийг, систем өвчтөй хүмүүсийг үтсэн. Чадахын чадсан. Чадахгүйг нь хилээ явуулсан. Үнэхээр төөлдөө ордлоо муудсан хүнийг би дийлэхгүй шүү дээ. Явж ертөнцийг гүйцээч одоо маш олон үнээр бие тоглуулчаад тэгээ ирхий. Бие тоглож байгаа шууд ирэлдэ. Тэгвэл хурдан засаад хурдан гоё болгож болно шүү. За манайхан зөв яасан ч олон юмар яваа залхтгүй. Нэг хүн голохгүй тэрэлдэ. Ерөөсөө тийм шүүлтүр байхгүй. Шүүлтүр хүнийг шүүж ойлгоно ямар хүн дээр очих юм очвол тэр шүүлтүр мэдхгүй. Зүгээр л тэр хүн гоо барьдаг гинэ эмчилдэг гинэнгүүл энэ сайн гинэгээл хүн дагаал бие биенээ дагаал амын дагаал тэгэл дагаж уугаал унтаал тэгэл. Тэр хүн хаашаа яваа гоё болж байна. Хүн хүний нас, хүн хүний өвчин элэг гэхэд бас хүн хүний элэгний өвчин адилгүй. Бөөрийн өвчин адилгүй, тархины өвчин адилгүй шүү. Энийг уугаа бөөр нь идэгцэн гинэ, энийг уугаа элэг нь гайгүй болж ийн гинэ. Шинжлэх ухаан чинь арай гайгүй өөр гарсан гинэ гэдэг тэгээ уугаад байгаа шүү. Гэхдээ таны бөөр, таны элэг арай өөрөөр өвдөж байгаа. Гайгүй ч байгаа юм билүү. Нэг гайтай үний имийг тааваа, имийг аваа уугаад өөрийнхөө имийг сэтрэг айчдаг байхгүй эргэтний. Хүн болгоны өвчин адилгүй. Насандаа өөр, цаг агаартай өөр. Доторх хүн болгоны ааш ханшин доторх хүний бас ингээ бодол өөр. Их тайван хүн байгаа хүний өвчин яг өөртөө найдах алгуу тайван өвчин.
Догшин ширүү ааштай хүнийх амар гархаг өвдөн. Гархаг өвчтэй хүний илгэний өвчин 50 зантай хүний илгэний өвчин ялгаатай. Өвчин хоорондоо ялгаатай. Цус ч гэсэн ялгаатай. Тэрний өтөрсөн цус нь шингэрсэн гинэ. Энэ цаг уусан гинэ галуу цайгаа угаал. Өөрийнх нь шингэнсэн бүр эвгүй болж байгаа байхгүй. Эсвэл бүлэгдсэн цус нь бүр эвгүй болж байгаа. Тэр хүн дагдаг бол. Хүн дагж амьдрах, хүн дөөрэж амьдрдаг бол. Та өөрийн ухамсар, та өөрийн боловсрал, танд өөрийн амьдрал, өөрийн ёс суртахуун бүх юм таны юм өөрт чинь байна. Та өөрийгөө өөрөө л мэднэ. Хүн дагж, хүнийг дагам дөөрэж амьдрах, хүнийг дагам дөөрэж одоо гоёх, хүнийг дагам дөөрэж одоо тэр хүний уусан болгоныг дагаж явах. Тийм сайн биш. Сайн биш шүү. Тэрийг сайн бодолцоороо нас насандаа зүв байгаараа эрүүл мэндийг чинь таны л гарт байна. Толгоо өвдлөхөд юунаас бол толгоо өвж байгаа ч учиртай. Толгоо өвдөх чинь одоо ядаргаанаас олж өвдөн, даралтнаас олж өвдөн, бөөрнөөс олж өвдөн, яснаас олж өвдөн, мэдрэлийн гаралт бүх юм шалтгаан нь одоо юу гэдгийг тайлагдчихгүй. Тэгээ отгоо багш нь та нарын толгой хилдвэр ш. Зөөл ингээл гарынхаа өндгөөс хэд эргүүлээл ядаргаа гэж нь тайлаа. Багшаа нүд онгоогоо хөлс гараад байна. Багш унтмаар байна гэх. Энд чинь энергийн эмчилгээний барэ гэж явд юм. Битэрийн эмчилгээ чинь махан барэ биш. Эмчилгээний барэ учраас таны хөдөлсөн тархийг зөв голдролд нь оруулаад доторх толгоо гоё болонгууд доторх бүх систем толгоогоо дагаад байр-байранд байна. Эргэцсэн систем ч өөрөө байр-байранд ороод ирдэг. Тэгээд ирэхээр хажуу чинь багшаа гихрүүлж болох уу, гихрээд дэжтэй, унгах гад дэжтэй, багшаа уйлах гад дэжтэй. Тэр дороо таны мэдрэлийн эцэд дагас сэрээд ёстой нөгөө уйлах нь уйлж, хашгирах нь хашир. За та уйлж болно гэж нэг хүн алчуур гаргаж ирэл хингийн төлөө уйлж, орилж минут хэрэг уйлж байгаа. За та одоо таашир одоо болно гэдэг имчилгээ өгчээс. Ерөөдөө гитэх одоо нулимсаа татах бидэрт нулимсаа үзүүлж болохгүй. Эднэрт л үзүүлэхгүй шүү. Тэгж болохгүй шүү дээ. Харин та асгарах хэрээр танд хэрэгтэй баг. Эднэрт ямар хамаатай. Таны нулимс таних. Та хүний төлөө үйлээд байгаа юм биш. Өөрийнхөө имийг таал гаргана. Өөрийнхөө имийг хүний төлөө та нууснараа та өөрөө өвчлж байгаа юм тэр. Нулимсыг залих хэрээр өвчнүү сэдрээл дотроо сэдэрнэ. Бүх хэрэгтэнгүү сэдэрч өвдөнө. Угаалхаа намддагвэ. Тэгэл дахиад үзлээ олигтой намддагвэ гэдэг. Тэр чинь нөгөө нулимсаа гадагшлуулдаг уу, үннээ хилдэггүй, зөв хүнийг дагдаг хүмүүс юм бас яг л өөршгөн л байдаг гэсэн үс идэж өвдөггүй. За тэгээл ойлгоч. Тийм учраас нулимсыг хилжиж багш нулимсыг залгиж болохгүй. Нулимсыг яг цаг гарах гэж байгаа цаг хугацаанд чөлөөтэй гаргана, чөлөөтэй гадагшлуул, гарсан дараа өшөөгээ хилждэг. Өж дууссан дараа өшөө нүдээ дараа өшөө. Нулимсаа гарсан шүү баярлалаа. Өшөө гэж хэлчихэд нэг минут ирдэж баярлалаа. Тайвширлаа, гялаалаа. Та өөртөө хэлж байгаа байхгүй. Таны над амнаас гарч байгаа үг чинь тархиар дамжуулаад зүрх бүх хэрэгтэн сонсож хүлээж авна. Тийм аагүй. Тийм юм гэдэг цаанаасаа уялдаатай. Уялдаагүй юм гэж байхгүй. Бүх эрдэн систем таны уялдаа холбоо байгаа. Зөв бөөрнөдгөл нэг юм уугаад идэг. Тэр юм чинь нөгөө эрдэн бас эвгүй болгоод биш. Ямарваа имийг бас тэгж гитрүүлэн хэрэгэд тунгийн гитрүүлж болохгүй. Нэг сар ууж гэсэн юм чи 3 сар уугаад тунгийн гитрүүлээд нөгөө эрдэнгээ давхар ингээд байхгүй болгоо идэг хүмүүс их байдаг манайхан ч бас ямар таарчин гитрүүлж уугаад идэг. Гүү штэ. Та одоо нэг сүйтэй зэг гоё 3 сар халуун цаа нэг дор ууж чадахгүйтэй ижил таны эргэтэн систем тэр эргэтэнг бас 3 сар авч чадахгүй яг тэгэл ойлгоч. Та нэг дор 3 сар цаа ууж чадахгүй шүү. Яг та тэгэл ойлгоч. 3 сар та тэг юм уухад бараг нэг удаагийн юутай адилхан тийм дайны эргэтэнгүүд дургу мөрдөг. Ямар сайн юм. Тэг өвчлцдэг. Тэгээд тэр өвчний байдал нь янз бүрийн байдлаар таард илэрхийлэгдэнэ. Гарч гадагшлна гэсэн үг та нарт. Тэгээ багш нэг номерт эрүүл мэндэ бодоо, өөрийгөө бодоо, залуу байхаа бодоо, одоо эрүүл мэндэ байж насаа тогтоож тэ одоо бас жоохон өтлөхгүй баймаар байна, өшөө залуу баймаар байна. Өтөлсөн жоохон танкатаа тэ жоохон бас нэг айтаах хөтөлмөр байна. Хүн болгон тэгж бодож байгаа арчаа та айтаахан баймаар. Хүн болгон тэгж бодож байгаа. Хоёр багшийн ажилд энд хүнд юм дандаа юмны одоо хүндэрч
одоо юу гэдэг хүндэрч дандаа одоо хоёр багш энергийг сорсон маш хүндөвчтэй хоёр багш нь хотгоо багш нь бүр ядраад би ч төлдөө бүр ядарч ирдэг сүлдэж ирдэг тэгтлээ энерги өгөөд хахад итгэхгүй хүн байна. Яг бол олон жилийн уураш олон жилийн гомдол нь тэр хүн гаргаагийн учраас итгэхгүй байдаг аа. Бас тэрийгээ тэр хүн ойлгодог. Нэг л болохгүй энэ даа гэж яваад. Гэхдээ таана дотоод сэтгэл онгойлгоцсон. Ер нь онгоцсон шүү гэлээдэг. Тэгсээрээ тэр чинь тэр өвчин өшөө сайхан намтахгүй л та дотоод өөрийгөө та хуураад байна. Дотор сэтгэлээ онгоолгоо те. Зүрх сэтгэлээ онгоолгоо, сэтгэлийн галаа асаагаад хоёр багш тэр идэгья. Ерөөдөө би уучлалгуугаад өөрийгөө өршөөгөөд хамаг юмаа гадагшлуулаад одоо л эмчлэгдэж болмоор санагдаад ирлээ гэж ирж тэгвэл бүр сайн байна. Тэрээс биш хавдартаа багшаад эцэстээ тулцаа та нэг жоохон 2 сараа нас хайрлаач гэж ирдэг байхгүй. Тэгээ нэгэн тэг гуугаар ирэхээр бас гуйлын бодоод тэгэл багшнаас тэгэл үз тарандаа тэгээд хүн дээр хоёр багшнаас өөрөө ирэхгүй бас ингээд хүн л гэж ядарна шүү дээ. Бас энерги өгж байгаа ч гэсэн ядрах сүлдэх үе ирнэ. Хоёр багш нь ганцхан бүдсэн өдөр амардаг. Ажлын 6 өдөртөө энэ олон жил тэгж өлегтэй амраагүй л явж шин. Ерөөхдөө амрал гэдгийг ерөөхдөө байхгүй. Тэнгэр чи амраахгүй ш. Та хоёр яагаад амрах гэдэг юм ингээд баг. Амрахын тулд одоо 2-3 сарын өмнөөс хэлжээж одоо амарна. Нэг эмнэлэг твчгэд 2-3 сарын өмнөөс хэлжээж одоо тэрийг тэнгэр таалагдвал тэгжээж хэвтэнэ. Ер нь юм болгон тэнгэрийн одоо даалгавар зараалын дагуу явдаг учраас дураараа зогсоож дураараа яаж тийм юм байхгүй би тэрийн үед бол өө багшаа явъя. Амарлан жавьё багшаа хамт явъя энэ төр байхгүй шүү гэж уурчилж тэнгэрт мэдүүлж тэнгэрийн даалгавраар тааламжтай цаг яг нь яаж явна ухас хоёр багш нь тийм учиртай гэдгийг ойлгоо. Тийм учраас өвчин болон идэгдэгэ өвчин болгон наашилдаг. Идэхгүй ч гэсэн жоохон наашлаад жоохон нас наашлах хэрэг нас нэмэгдэж та нарын амьдрах хугацаа уртсдаг гэдгийг ойлгоод өөртөө итгэлтэй өөрөөрөө сэтгэл дүүрэн үгэд дүүрэн оюун санаа дүүрэн ухаан дүүрэн хүмүүсийг би наашаа гүүгэд ирээр хоёр багш нь тэрэн дээр чин дөрөөлөө өшөө ирүүлжүүлээд өшөө сайхан болгоод олуулаа илэг бүтэн хамтдаа бүлээрээ олуулаа хамтдаа байя л та. Бас насалж болохгүй мүү? Тэг гоё штэ наслах. Ямар гоё гэж тий олуулаа хамт дүүрэн хамтдаа бүгдээрээ бүлээрээ цуг бай. Зүв хамгийн зүв. Сайн байна. За та нарын зүгээс асуулт байна уу? Асуулт байвал та нарын асуултанд хариулъя багш нь. Одоо багш нь хаврын уйлрал, цэвэрлэгээний уйлрал гэж багш нь хэлээд байгаа. Тэгэхээр хүн болон одоо үеч гоё юм да орцны цэвэрлэгч жижүүр гэд бүх юм цаанаасаа цэвэрлээд бэлдээд өчтдөг юм шээс айл болгон орцоо цэвэрлэн, хаалга үдээ цэвэрлэн, гэр орноо цэвэрлэн, хамаг хуучин навшаа бүгдийг гаргаж хайж одоо ингээд шинэ ондоо шинэ хаврын уйлрал одоо сүүл сараа ирж бүх юм одоо цэвэрлэгээний сар дуусгаж байгаа учраас хуучин хувцас хаяа, хуучин гутлаа амьсаа хаяа те илээсэн бүх юм хаяараа за энийг дараа жил нэг өмсчи хоёр өмсчи гэд манайхан яг тэгж байгаа юмнуудаа цэвэрлэж хадгалдаг шүү. Хэртэй тоостой хадгалдаг шүү ерөөд. Хэртэй тоостой юм хадгалах хэрээр танад сайхан юм мэдээ, сайхан юм орж ирдэг юм. Маш их сааттай байдаг учраас цаашаа хийж байгаа юмаа дандаа цэвэрлж далт хийнэ гэдгийг ойлгоорой. Яг л гэрт бохир юм хадгалахыг цэвэрлэнэ. Яг л бохир юм хадгалах хэрээр нөгөө харын сүнсүүч ороод харын сүнсүүч тийм бохир заваа юм дээр илүү ирж одоо оргондог гэсэн үг. Тэгээд ойлгочоорой за. За бүгдээрэнд нь орой минь орой минь л гэсэн үгтэд өөр үг байхгүй шүү манайханд. Өөр багштайгаа ярилцах, асуух янз янзын байхгүй юу? Тэгээд давхар болсон монголчуудыг энэ байгалыг илүү харагдаж цэвэрлэгээд байгаа. Ерөнхийдөө байгалыг чинь үгээрээ харагддаг тий үгээрээ. Үйлдэлээрээ. Эхлээд үгээр байгаль минь сэргэж, үс ногоо минь сэргэж, газар шороо минь сэргэж үргэлж хуртаа нартаа гойцсон болно шүү. Хуртаа нартаа бүр ингээд хур наран тэгшэрсэн тий. Тэрээс хурн алга болцсон хитрхи халуун байж болох ш хур наран тэгшэрсэн сайхан зун сайхан намар ирэх шүдүүлээ дандаа тэгж дүүрэн юм бид тэгш гэж бодно. Дандаа.
Тэг хэрээр байгаль хангааллыг та нарын бодлоор үгээр одоо бүх юм чинь тэгж явдаг байхгүй юу? Тэгж явдаг. Бодлоор үгээр явдаг учраас хурыг заавал хуртаа яв. Энэ хураар ерөөхдөө байгалыг чинь бараг тэ цэвэрлээд өгч байгаа байхгүй юу? Хур гэдэг тийм гайхамшиг. Үнэхээр гайхамшиг. Газар шороо гэж байгаа услаад сэргээгээд өгчгөр тэр шиг сайхан гэж хаавах уу? Тэгээ хүүхдийг илүүх бас ер нь тэнгэр бол хүүхдүүдийн талд л ерөөхдөө байдаг та тийм хүүхдийг зүрхийн нөхөлтлөө гомдоож болохгүй, зүрхийн нөхөлтөл зодож болохгүй, зүрхийн нөхөлтөл айлгаж болохгүй, гит хатуу үг хэлж болохгүй, нас нь болоогүй хүүхдэд том ангийн хүүхд ч байлээ гэсэн амьдрал үзээ хүүхд гитерхий хатуудаж болохгүй та нарын ааш дэндүү хүүхдэд хатуудаад байна, үг чинь хатуудаад байна. Яг нэг сонсно. Тэгээ хүүхд дотроо айгүй өөртөө гомддог. Би ийм үг сонсох гэж энэний орон зүгээр болий. Сурах дург, амьдрах дург гэдэг тэр юушаал ингээл бүх юмыг түлхчихдэг. Гэгийн юмыг түлхчихдэг. Хүүхд тийм одоо хүүхдийн зүрх сэтгэл тийм гомдхон амархан нуурхан амархан, нурж унах нь амархан. Асах нь айгүй удаан. Та нар тэр унтарсан гал энергийг яаж асаа гэж бодож байна. Тийм амар асах уу? Үг гэж үзэрсээ аюу амархан унтрааш. За асах нь тийм ч амар биш теесээ та нар ухаан мэдэндээ ухаан үгийн уран цэцэн одоо юу гэдэг тэр хүүхдийг яаж сэрэж асаа та нарын л одоо сэтгэл мэдэн. Тийм учраас өнөөдрийн хүүхдүүдэд зэмлэхтэй ажиллахтай ээдээ зөөлөн үгээр зөөлөн характераар хүүхдтэйгээ харьцаараа хитрхи хатууд шүү насыг мэдэж та нар харьцсан шүү насыг мэдэж хэлэх үгээ мэдэн шүү бас хэдэн настай байлээ хэдгээр ангийн хүүхдүүл эрэгтэй үйл эмэгтэй үйл мэдэж харьцах хэрэгтэй шүү бас. Тэгэхээр хүүхдүүдийнхаа янз бүрийн асуудлыг хүмүүс асууж ирдэг. Багшаа тэнээд байна, хичээл дургүй байна, хичээл суух дургүй байна, гадуур тэнээд байна, болохгүй юм руу ороод байна гэдэг хүмүүс. Тэгээ онлайнаар тийм янз янзын хүүхдийн талаар янз янзын юм бас ярмааргүй нэгсэн доо. Яг хүүхдээ бол та нар өөрсдийн биеэр ирж надтай уулзаж надаас зөвлөгөө ав. Ганцаарчилж ирж сэлээж автаа хамт ир зөвлөгөө авч болно. Өсвөр насны хүүхдүүд, оюутан насны хүүхдүүд, амьдрал үзээгүй хүүхдүүд хүүхэд алдаж болно ш. Алдаж болно, буруутаж болно. Алдаа дээр нь дөрөөлөд тэр хүүхдийг хитрхи сэтгэлээр унтал, амьдралаас буцтал. Тэгж чамаас олж өрөнд орлоо. Чамаас олж бид нар ингэж чийл ингэж гээд битгий тэр л өөрлөм тэгдээр яа. Тэгэхэд л өнөөдрийн өсвөр насны хүүхдүүд ямар хамаа орлож байна. Нэгдүгээр та нарын аршин, та нарын үг дэндүү хатуудаад байгаа юм шүү. Хоёрдугаар хүүхэд маш их гар утсны хэрэглээд дамгаа их байна. Тэгээд гар утсны хэрэглээ шөнийн цагаар маш их хэмжээтэй үзэж шүн сүнсийг харж сүнсэн даруулж байна. Тэгээд сүнсэн даруулаад ирэхээр за тэгэл өста амьд харилцаанаас хүнээс ингээд дайчаал нүдэнд талтчаал ингээд бүр нуугдаж идэн нуугдаж хүнийг харна хялам гэж хараад эн чинь нөгөө сүнсэн даруулдаг хүүхдүүд утгаараа тийм эвгүй болчдөг шүү. Та нар хажуу чи нэг тэгээд байгаа хүүхдүүдийг анзаараад үнэхээр бас хүндрэхээс өмнө авээд ирээрэй гэж л авээд ирээ. Тэгээ үнэхээр бас энэ сургуулиуд 10 жилийн алхангууд энэ оюутан сургуулиуд их сургуулиуд бас яг энэ хүүхдүүдэд багш нас очиж лекц хийдэг байхгүй юу. Үнэхээр бас боломжтой энэ алхангийн 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд өнөөдөр шилжилтийн насн дээр ирж байна. Тэр хүүхдүүдэд бас зөвлөгөө өгнө. Яг энэ насны хүүхдүүд юу хэрэгтэй вэ? Яах ёстой вэ гэдэг бүгдийг ярьж байгаа бас оюутан хүүхдүүдэд бас лекц хийж өгнө. Нэг сургуулиуд бас оюутны зааланд оюутнуудыг суулгуулаад лекц авч байна. Хүүхдүүд ёстой надыг салтгүй ш. Хөө тэдний асуулт гэж ёстой надыг 5 цаг 6 цаг барина да. Тэр болон хүүхдийн асуултанд хариулах гэж ядардаг. Олон цаг одоо яриад зогсчороо ядардаг. Тэдний оюун санаанаас сэрдсэн байгаа. Тэдний асууж байгаа асуулт гайхамшиг. Харын сүнсийг ч асуудаг. Та харын сүнсийг мэдвүү? Та сүнсэнд даруулж ирсэн үү? Та сүнсийг харж ирсэн үү? Та сүнсийг арилгаж ирсэн үү? Яг ийм одоо эрэгтэй хүүхэд ингэж байгаа тохиолдолд ингэж бүх юмыг асууна. Бүх юм би нээлттэй хариулна. Багш нь нууц гэж байна. Хүүхдүүдээс яг энэ зэрэгцэж тэдний үе рүү очиж ярьдаг. Тэр гоё. Дотоод сэтгэл рүү орж ярьдаг. Олон хүүхэд уйлж яхахыг, олон хүүхэд доошоо сууж яхахыг, зарим миний өдөс баярлалаа башааг сөхөр сууж, хүнтөл үзүүлж яхахыг ч хүртэл харсан. Юм гэдэг агуу.
Өнөөдрийн та нар хайжууд байгаа энэ залуучууд оюуны дээд, хүний дээд, ухааны дээд, мэдлэгийн дээд ирсэн. Бити яагаад ч та нар зүрх сэтгэлийн өхүүлээд зүрх сэтгэлийн галын унтраах мохоогоод бай. Та нар нь амаа мэдэр дугуй. Амьдрал гэдэг агуу. Амьдралын ухаан гэдэг хүүхдийн ухаан тэлнэ гэдэг юм агуу. Ухаан гэдэг гош гэх тийм учраас хүүхдийг яг цэцгэлж яваа, дэлгэрч яваа энэ үед нь жинхэнэ тэр хүүхдийг усал, ухааны нусал, сэтгэлийн нусал, үгийн нусал, биеийн нусал гэж нэгсэнд одоо чин гэсэн үг. Тэр хүүхдийг зөв харьцаж агаад нь тантай илгэмсэг байгаад нь та нэг подолк ч юм уу, цүнхийн солиод өгөх ч юм уу те чадaltaа бол юуг нь солиод өгч болно. Нөгөө хүч баярлал ш. Хүнийг баярлуулах шиг, хүүхэд баярлуулах шиг, өсвөр насныхныг баярлуулах шиг том Аз гэж байхгүй. Азийн тэнгэр ивэ. Яг эдгэр чи нөгөө ухаанаа тэлцсэн биш. Оюунлаг, ухааны билж, ухааны дээд, хүний дээд, сүнсний дээд байгаа надад чинь. Эдрийг гинтийн баяр хийхээр бүх юм гоё сэргэж. Танаад том юм өөрөө ирнэ гэдэг үлээгээд явах болохгүй шүү. Цаг нь болохоор юм болгон хугацаатай. Тэр хугацааг тэр хүүхдэл мэднэ. Тэр хүүхдийн дотоод хүлээж авч байгаа мэдрэмж, баярлж байгаа сэтгвээ, хэдийгээр хугацаанд баярлж байгаа, хэр давтамжтай баярлж байгаа, хэдийгээр хугацаанд тайвшир тэр цаг хугацаа бас хамаардаг. Тэгээ Тэнгэр өөрснөө олон шатандаа тэр хүүхдийг меласанд нь та нарт баярлаж тодорхой хугацааны боломж олгодог. Юм гэдэг заавал хариутай, заавал одоо нээлттэй, заавал одоо хүчтэй, заавал болохгүй юм гэж байхгүй, болохгүй юм гэж байхгүй. Энэ удаа яг тэр хүүхдээс алдаа гаргасан бол за энэ удаа уучлаа, дахиж ийм алдаа гаргаж болохгүй. Одоо жоо ухаантайхан байгаараа энэ удаа яг чамайг алдаагаа засах байх гэж чамаа жоохон мэлаж байна. Ойлгороо. Алдаан дээрээсээ шагнал аавна гэдэг бас агуу том сорилт. Тэр хүүхдийн хувьд сорилт. Шагнал авсан хүн чинь алдаа гарахгүй хичээж амьдрын ш. Бас нэрээ бодоод, биеэ бодоод. Тэр хүнд хүүхдийн гар дэлгэнэ гэдэг хүүхдийг одоо хүмүүжлээсэн хажуунаас нь та нар л дэмжиж, та нар л түшиж, тулж алдаан дээр нь дөрөөж унтрааж сэтгэлийн хугалж нурааж болохгүй. Тэнд нэгэн загинж хаад хажууд нь хамгаалдаг нь 2 3 байх ёстой. Тэгжээ тэр хүүхэд хамгаалалтаар дамжиж та нарын сэтгэлээр, та нарын үгээр, та нарын бүх оюун санаагаар тэр чинь энержижиж тэгээд төвшин тогтож ойлголцол иржээж бие бэлдээ сэтгэлээ бэлдээ тэгээд тайвширч тэгээд амьдралын зам руу ухаан санаагаа цэнгэлж бас хугацаа орно тэрэнд 1-2 сарын хугацаа орно. Тэрэнд боломж олго, цаг хугацаа орно, жоохон хүлээцтэй бай. Тэгэл яаж чигээл ингээд бити цагийн байн цагийн хянаал, орж гарахын хянаал, бити зэмлэх гээл, бити асуугаал авлаа. Би дугуй ээ. Та нарын тэр шалчгаар тийм балаа зан одоо юу хүүхдүүд зөхгүй шүү, зөхгүй. Ерхэд энэ үеэрээ цаг цагаараа цаг хугацаа чи өөр нь одооны хүүхдүүдийн ухамсар оюун санаа өөр, бүх өгөгдөл нь өөр, хүлээж авах нь өөр, тунгаан бодох нь өөр, буцаага та нарт зарцуулах цаг хугацаа бас юу ч бас л тэр хүүхд өөрөө мэдж байгаа. Тэр хүнийг ямар хүн бэ? Юунд дуртай вэ? Юунд дургүй вэ? Бүгдийг мэдж байгаа. Тийм учраас өнөөдрийн хажууд байгаа хүүхдүүдэд таал засна, таал үлгэрлэн, таал жишээ татна, та тэр хүүхдийг үргэлж хайрлна. Алдсан хүүхдийг та түшиж тулж хэд 2-3 сардаа та эвимэндээ алийн наашир үнсээ алийн нэг цай уугаадах, алийн чамд би өгж байгаа юм, алийн энийг ид байг тоглож болно ш та сэтгэлээ гаргаад тэр хүүхд. Тэр аюу баярлаж хүүх надыг бас надад зориулж энийг хийж өгч байгаа юм байна. Хүүхдийн дотор хүнд сэтгэл гэж нэг юм. Сэтгэлийн одоо тэр сэтгэлийг ариусгах, сэтгэлийг аргадах гэдэг. Ухааны аргадна, сэтгэлийн аргадна, биеийн аргадна гэдэг. Таны асар ухаан, асар төвчээр хэрэгтэй учраас хүн болгон дордороо ухаажиж хажууд үрээ, ачаа зээгээ. Таны л удам учраас та төвчээртэй хүлээж сайхан баярлал. Хаяа нэг эрэхт нь гарын цайлгаад 1000 төгрөг гэсэн алган дээр нь 50. Хүүхдийн гар дээр 1000. Жохоо оюутан хүүхдүүдээ
10 жилийн хүүхдүүдэд 5,000, бага хүүхдүүдэд 1000 төгрөг, 10 жилийнхад 5,000, оюутан хүүхдүүдэд нэг 10,000 гэж юм. Өөрөө өрсөнд нь тохирсон мөнгөний үг шүү. За энэ удаад имээд нь энэ л байна гэ 5,000 ч өгч байгаа. Хүүхэд голохгүй шүү. Та нар голоод байгаа байхгүй. Арай л багтчуудаа. Арай л ихтчүүдээ. Та нарын тэрийг тэнэг зан гэж дандаа араас нь юм боддог. Харамч хүн, ухаангүй хүн, боловсралгүй үний л одоо гай юм да. Дугаагаач өгчөөд, авчаад араас нь юу гэд юм бодоод. Талархад сур. Өөрийгөө жоохон өнгөлт сур. Гэгийн хувцаар өнгөл өөрийгөө гэгийн хувцал, гэгээлэх хувцал, өнгөлөг хувцал. Тэр хэрээрээ таны оюун санаа, таны эрчим энерги, таны бие организм, таны сүнсэн бие, таны хувцсны өнгөөр дотроосоо цэвэрлэгдэнэ. Та гэгийн юмар хувцлуулаад дотроосоо та цэвэрлэгдэнэ. Тэгээд өөрийнхөө хилдэг ярьдаг үгнүүдийг багсаг. Надын сул яриагаа орхи. Муу муухай яриагаа бүгдийг зогсоо. Эмээнэр хэлж байгаа. Зогсоо. Энэ олон үглээ ээж нэр хэлж байгаа. Зогсоо. Хүүхдтэйгээ ажил. Илүү хүүхдийг хөндлөнгөөс хар. Хөндлөнгөөс харж ажил. Нэг алдлаа, хоёр алдлаа дараа нь яар. Хоёр алдаан дээр нь яар. За, ярихтаа зөөлх юм. За, минь хөө. 2 удаа ийм болох чинь. За, юу болов? За, хоёулаа ярилцсан нааширгээд. Ах эгчийг дүүгийнхэн дэргэд. Дүүг ах эгчийнхэн дэргэд шүүлтүр хийж болохгүй шүү. Хамгийн хориотой юм чинь тэр. Ах эгчээсээ ичтгий. Хүүхэд ах эгчээсээ ичнэ. Загнуул зэмлүүлж явахдаа ичнэ. Тэр чинь дотроо бас бие хүн болцсон байгаа шүү. Ухаан сууц. Айгүй ич. Хүүхэд хитрхи ичээд ирэхээр хитрхи ах эгчээсээ ичээд айгаад ирэхээр нөгөө гой сэржээсэн ой санамж нөгөө гой чадварууд багаар алга болоод гээгдчихдээ. Яалаа чиний нөгөө юм чи яага алга болцсон. Чи яага хийхээ вэйцээ. Чи яага сурхаа вэйцээ. Яага чи юм болцсон та нар гайхаад байгаа чинь. Хүний дэргэд хүүхдийг зэмлдэггүй юм. Ах эгчийнхэн дэргэд биш, дүүнэрийнхэн дэргэд биш, ээж аавын дэргэд биш, цор ганцаарнгийнхэн дэргэд. Цор ганцаарнгийн нэг хөнгөө газар авчиж хагаад зөөлөн ярина. Ухааруулах гэж ярина. Дэм үг гэж ярина. Юу нь болохгүй нь яагаад? За эмээ яаж туслах вэ? Яах вэ ойлаа гэд ярилцаж болно. Тэрээс ш хүүхэд дүүгийнхаа дэрэг зэмлүүлэхээр насан туршдаа гомддог. Дүүнэр одоо надад хизээч хүндлэхгүй. Дүүнэр хизээч миний үгэнд орохгүй. Насаараа ингээд дүүнэртэй гологдож явах нь даа гэж насны гомдлын дотор үлдчихтий. Хизээч тэгж болохгүй шүү. Хүүхэд ухаан орцсон дотор сэтгэл гэдэг юм чинь дандаа тунгалаг байдаг. Хүүхэд ботсон ч мартчихдаг. Мартахаараа сэрсэн сансан гэдэг. Аюу гоё шүү дээ. Үг тийм гэгээхэн алджилэг, онжилэг, буруу хэлжилэг, буруу санжилэг алдааг нь уурчил. Тэр хэрэг хүүхэд ухаажаал үг яриагаа цэгнээл идэв. Зэд нэг асуулт ирээд авчин багшаа. Охин үрийн минь баруун хөхний доогуур юу гэнэ? Доогуур. Энийг хараа. Гидс рүү арьсан борлоод харлаад байх юм гэдэг. Энэ аюу жижигэн бичиг. Чи уншаад байгаа энэ хүний асуулт. Баруун хөхний доогуур гидс рүү арьсан борлоод харлаад байх юм. Ашаа охин гэхээр бодоход 10 жилийн хүүхд юм болоо даа л гэж бодож байна да би тий 10 жилийн өсвөр насны хүүхд гидс рүү арьсан харлаад борлоод. За нэгдүгürt авид ир. За хоёрдугаар гидс рүү хүүс арьсаа ингээ харлаад борлоод ирээд байгаа чинь бие дутуу уугаа хард гэдэг. Усанд ордгоо. Усанд орсон гидсээ дутуу уугаа. Тэгээ ерөөхдөө хүний хувцсны эрзэн бүх одоо өмд дүрсикний эрзэн гидс хүүсэн дээр давж орж ирдэг. Энэ орж ирж байгаа юм он удаан жил дутуу угаалтаас болоод борлдог шүү. Нөгөө гидсний өнгө өөрөө одоо юу гэдэг нь хөсөөр одоо эрүүл мэндээр дамжиж их гомдомхоо, их өвчлөмтгөө, их одоо юу гэдэг
үг даахгүй юу гэдэг тэр хүүхдийн янз бүрийн байдлаас болоод арьс харалдаг. Тэг хүүхдэд буруу битүү. За зүгээр л сайхан та халуун бүлээ одоо тийм халуун бүлээ одоо алчуураар сайхан өдөр болгон халуун бүлээ алч өглөө оройдоо сайхан халуун бүлээ алчуураараа харчаал та сайхан тос түрхэдэ. Өөрөө аянда цай. Арьс өөрөө аянда цай. Насаа хүүхэд одоо гизэс нуруу юугаа угаахта дутуу угаадаг байхгүй надад усанд орлоо гэж хаалтмалт нэг хөлөө угаасан болоо толгоогоо угаасан нэг чэйжний 2 3 гэсэн бол гар авчдаг байхгүй. Тийм учраас өнөөдрийн хаглахаа ангид орон орол та нарын бага ангийн хүүхэд дунд ангийн хүүхдийг ээж нар эмээнэр та нар угаана. Нуруугийн угаана, гидсийн угаана, тохоогийн угаана, өвдгийн угаана, хөлийн угаана. Та угаах хэрээр хүүхдүүд яг тэр темпээр өөрөө угаагаас сурчдаг. Нэр ингэж угаад ич нэр би тохоо угаагүй юм байна гэл. Нэр би өвдгөө угаагүй юм. Хүүхэд нэгсэндээ биеийн тамирын хичээлд ордог, их өвдгөлдөг, их тохоолддог. Гицээрээ төрөл бүрийн өмд өмсдөг одоо ингээд янз бүрийн байдлаас хүний арьс өөрөө одоо хуурашаад ирэхээрээ одоо өнгө нь харлаад ирдэг хэлээд байгаа багш. Заа тэрээс наа чи нэг өвчин биш байх гэж ойлгож байна. Та энэ дээр эмзэглэх хэрэггүй хүүхдээ сайхан өөрийн гэрийн нөхцөлд бас цэвэрлээд угаагаад арчлахыг хичээ. Вакцин түрхэж бол нэгхийн түрхэж бол унтахт нь нэгхэн шүү. Тэгээд үнэхээр арилахгүй юм шиг ерөөдөө боломжгүй бол ерөөдөө үнэхээр гайхмаар тийм эвгүй байл багш нар аваад. Боломжтой хотод байл маргааш авдирч болно. Нүүгээд хэмжээнд томроод байх юм аа. Хоо. За аваад ир тэгвэл нүүгээд ид чинь. Хоёр багш нь үзчихэж. Би яг одоо хүүхдийн болохоор өсвөр насны хүүхдийн болоо да. Хүүхдүүд өөрсдөө ариун цэвэр биелжтэй ариун цэвэр жоохон хүүхдүүд чинь усанд орсноо яг нэрл зүүж байгаа. Орсон толгоо гоц жээж ингээ угаа тэг гараа авчдаг байхгүй тийм учраас зүгээр л авээд ир. Яг нэгдэрч яг тэгээд яагаад үтэр нүүгээд харлыг тийг учир шалтгаан би чи харж иж мэдэрч яхаас ш юунаас бол би зүгээр ариун цэвэр талаас нь хэлэх гээд байгаа ойлгоорой за. За өөр асуулт байна уу? Төрхтөө зүгээрээс гинэ. Гэхдээ яагаад вэ? Төрхтөө зүгээрээс үг амьдралын шаардлага тэр надад зүгээр авид ир гэж авид ир би өөрөө харж иж хэлж өгье за. Тэдгээр ангийн хүүхдээ. За өөр асуулт байна уу? За багш нартай энэ удаа их товч тодорхой ерөөдөө болж игэл багш нь тийм нуршуу биш. Олон сэдвээр жоохон тоомлоод базаж дэлгэрэнгүй та нарын оюун санаанд суухаар ойлгохоор тэгж яар гэдэг тэнгэр тийм учраас яг ингэж гоо тайлбарлаж үнэн мөний бүгдийг хэлж ярьж өг тайлбарлаж илэн талангүй ярьснараа та нараас илүү ойлгомжтой илүү тотно өөр юмсыг зөв хүрдэг баха. Бүгдээрээ гоё энэ цагаас эхлээ бүгдээр ухаарч амьдрий, эрүүл мэндийн анхаарч амьдрий, үр хөвгтдээ анхаарч амьдрий. Дор дороо бүгдээрээ хичээж үнэхээр эрүүл мэндийн шаардлага болохгүй байгаа, нойргүй байгаа. Янз бүрийн асуудал тулгараад байвал зөвхөн л хоёр багш дээрээ хүрээдэр миний утасны номерыг бичээд өгөөрэй манайхаа хоёр багшийнхаа утасны номерыг бичээд чадвал хаяг тавиад өгөөрэй хүмүүс ирнэ үз. За та нартаа энэ удаагийнхаа одоо хичээлийг дуусгая. Үргэлж хамт байдаг, үргэлж сонсдог, баярлалаа. Бямбада хэлэх юм хоёр багш нь одоо шинэ хамтлагын ямиг бүгдийн хоёр багш нь чиний мөнгөнд тарлаад аюухан юм авцсан. 19-нд амтлагаа явагдана Бямба мөн чи амтлагаа явагдах үед өөрөө гэртээ яаж суухаа мэдж байгаа. Тэгээд тэр болгоныг хичээгээр хоёр багш нь хийж бүтсэн өдөр хийх шүү. Тэгээд тэрийг болгоох юм. Тэгээд дараа нь отгоогч нь чамд онлайнаар тэр бүх юм бас мэдээлэлд дамжуулчих байх. За та нартаа маш их баярлалаа. 19-нд ерөөхдөө бүх хүмүүс дордор амтлагаа өгөрөө. Та нарын амтлагаа тэнгэртэх хүчтэй хүрнэ одоо. Надыг харснараа, надтай учирснараа та нар хамгийн азтай, хамгийн тавилан сайхан, заяа сайхан, оюун сайхан, тэгш дүүрэн байж, сайхан зөв нойртой, зөв сэтгэлдээ хэдүүлээ гоё сайхан амьдарч, өдөр өдрийн нарыг гоё мелаж явъя хэдүүлээ. Бүгдээрээ сайхан амарцгаараа баярлалаа та нартаа баярлалаа.